За сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Capital Markets Mongolia компани зохион байгуулж байгаа 2024 оны earnings call-уудын дараагийн дугаар болох Монгол шуудан хувьцаат компани earnings call эхлээд бэлэн болоод байна. За өнөөдөр бидэнтэй цуг Монгол шуудан хувьцаат компани гүйцэтгэх захирал Тэлмэн Хүлцэн ирээд байна. За өнөөдрийн earnings call-оор олонгууд Монгол шуудан хувьцаат компани 2024 оны үйл ажиллагаа болсон санхүүгийн тайландаа танилцах байгаа. За earnings call-оор дамжуулаад болонгууд одоо earnings call маань болонгууд Zoom-ийн вебинар болон Монгол шуудан хувьцаат компани Facebook-ийн лайваар явж байгаа. За тэгэхээр оролцож байгаа оролцогчд маань болон лайваар үзэж байгаа үзэгчд маань болонгууд тайлантай холбоотой асуултыг асууж мэдээлэл авах боломжтой шүү. За яг вебинарт оролцож байгаа мэргэжлийн шинжээчд маань олонгууд Zoom-ийн Q&A section буюу асуулт хариултын хэсгээр асуултаа үлдээгээд танилцуулгын үеэр холбоотой асуултаа асуух боломжтой. За лайваар үзэж байгаа үзэгчд маань олонгууд лайв дээр шууд коммент хэсгээр үйл ажиллагаатай холбоотой асуултуудаа бас үлдээх боломжтой шүү гэдгийг дахиад хэлье. За тэгээд 2024 оны үйл ажиллагааныхаа тайлан танилцуулна гэж Монгол шуудан хувьцаат компани гүйцэтгэх захирал Тэлэн таныг урьж байна. За баярлалаа намхаа. Өдрийн мэнд хүргэе. Хагас жилийн дараа ээлжид бас earnings call буюу орлого үр дүнгийн тайлангаараа бас уулзаж байна. Тэгээд юуны өмнөөс Capital Markets Mongolia компани хамт олонд бас баяр хүргэе. Бас олон бас компаниудын одоо earnings call-ыг бас зохион байгуулж явах шиг байна. Энэ жилийн үйл ажиллагааны тайлангуудаа бас компаниуд маань ингээд танилцуулаад явж байна. За миний өмнө бас нэг ард санхүүгийн нэгдэл дээр ажилладаг байхад бид нар бас үлрэл болгон танилцуулаад явдаг байсан. Тэгээ одоо бас мэргэжлийн байгууллага одоо хөндлөнгийн байгууллагаас энэ earnings call-ыг зохион байгуулад за дээрэс нь энэ хөрөнгөний зах зээлд оролцогчдод за хувьцаа эзэмшигчдод бас ингээд мэдээллүүдийг өгж байгаа явдал нь бол бас сайн зүйлээ гэж бодож байна. Тэгээд хагас жилийн дараа уулзж जैन тэгээ хувьцаа эзэмшигчдод за дээрэс нь харилцагч нартаа бас энэ өдрийн мэндийг хүргэж Монгол шуудан компани бас 2024 оны орлого үр дүнгийн тайланг бас та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. За тайлангаа мэдээж хагас жилээр танилцуулсан байгаа учраас ер нь 24 онд юу болж өнгөрөв гэдэг тал дээр одоо бүгдийг биш одоо чухлыг нь онцлоод та бүхэндээ яриад илүү орлого үр дүн дээр төвлөрөөд болж игэл асуулт хариултын цаг дээр нэлээд цаг гаргаад бас шинжээчдээсээ за дээрэс нь харилцагчдаас хувьцаа эзэмшдээс ирсэн нээлттэй асуултуудад миний би одоо чөлөөтэй бас хариулаад ярья гэдэг тийм бодолтой байна. За би тайлангаас та бүгдэд шеэрлээд хий. За гарч байгаа бах те намхаа. Харагдчих шүү. Харагдаж байна те. Тийм за та танилцуулаад явж байгаа. За тийм. За та бүгдэд Монгол шуудан компани 2024 оны орлого үр дүнгийн тайланг танилцуулъя. Тэгээд юуны өмнө бол эхлээд бас компани маань ямар компани одоо ямар зохицуулалтанд байдгийг Монгол шуудан компани гэдэг чинь одоо эрх зүйд ямар статустай за компани хэн удирдах байгаа төлөөлөлт зөвлөлт нь одоо хэн гэдэг гишүүд байдгийг гэдэг талаар ямар үйлчлэгээ үзүүлэлт ингээд ерөнхий мэдээллийг би бас байнгын одоо энэ тайлангийн хурдлаар бас өгж явах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл хувьцаа эзэмшигчд маань бас нэмэгддэг, солигддог тийм ээ өөрчлөгддөг байгаад байгаа учраас компани тухай товчхон та бүгдэд танилцуулъя гэж бодож байна. За Монгол шуудан компани хувьд болохоор за Монгол улс одоо нэгдсэн үндэсний байгууллага 1961 онд элсчихсэн. Тэгвэл 1963 онд одоо Монгол улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллага болох одоо дэлхийн шуудан холбооны байгууллага элссэн байдаг. Энэ бол засгийн газар хооронд хэлэлцээрийн байгууллага. За энэ байгууллагт элснээр бол Монгол улсын засгийн газар нэг одоо үүрэг хүлээдэг. За тэр нь одоо юу гэхээр бүх нийтийн үйлчлэгээний үүрэг гэж ярьдаг. За англиар бол Universal Service Obligation гэдэг. Тэгэхээр одоо иргэн намхаа гэдэг юм, иргэн тэлмэн одоо Монгол улсын газар нутгийн хаач оршин суухаас үл шалтгаалаад шуудангийн энэ үндсэн basic үйлчлэгээг бол зайлшгүй ингээд авч явах хэрэгтэй. За дээрэс нь бусад орны томилогдсон операторуудтай одоо шуудангийн солилцоог саадгүй явуулж явах ийм үүргийг бол засгийн газар үүдэг. За засгийн газар энэ үүргээ одоо хэрэгжүүлэхдээ нэгэн одоо шуудангийн операторыг томилдог. За тэгэхээр 63 онд бол Монгол шуудан компаниг бол ингээд томилсон байх нь. Тэгэхээр Монгол шуудан компани бол үндсэндээ засгийн газрын нэрийн өмнөөс олон улстай за дээрэс нь дотооддоо одоо энэ бүх нийтийн үйлчлэгээний үүргийг одоо хүлээдэг гэсэн. За бүх нийтийн үйлчлэгээний үүрэг гэдэг маань юу юм бэ гэдэг талаараас нэг товчхон бас би та бүхэнд бас танилцуулъя. За энэ маань бас манай компани орлого одоо ашиг за тодорхой үйл ажиллагаатай холбогддог учраас энэ ойлголтыг авах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
За мэдээж засгийн газар олон улсын конвенцэд нэгдэж байгаа нөхцөлд бол үнийг дагалдуулаад одоо дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэх асуудал яригддаг. Тэгэхээр Монгол шуудангийн хувьд за дээрээс нь шуудангийн салбарын хувьд бол одоо зохицуулагддаг хоёр үндсэн хууль байна. За эхнийх нь харилцаа холбооны тухай хууль. За дараа нь бол 2003 онд батлагдсан шуудангийн тухай хууль. Тэгэхээр харилцаа холбооны тухай хуулинд бол энэ бүх нийтийн үйлчлэгээний үүрэг хүлээгч гэж одоо хин юм бэ гэдгийг бол тодорхойлж өгсөн. Тэгэхээр Монгол шуудан компани бол харилцаа холбооны тухай хуулиар одоо бүх нийтийн үйлчлэгээний үүрэг хүлээгч байна. За шуудангийн тухай хуульд бол энэ шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч гэж одоо хин юм бэ гэж тодорхойлж өгсөн байдаг. За түүн дээр бол энэ бүх нийтийн үйлчлэгээний шуудангийн бүх нийтийн үйлчлэгээний үүргийг хүлээгч. За дээрэс нь төрийн өмчийн оролцоотой этгээдийг хилнэ гэдэг чинь. Тэгэхээр Монгол шуудан компани бол яагаад ийм төрийн өмчийн одоо давамгаа оролцоотой за магадгүй төрийн өмчийн тодорхой хяналтын багцтай заавал явж ёстой юм бэ гэдэг нь болохоор энэ олон улсын гэрээ контракт за дээрэс нь энэ холбогдох хууль тогтоомжуудаас үндэслэж гарч ирсэн байдаг. За зүгээр хэдүүлээ энгийнээр ингээд яриад үзэх юм бол мэдээч хэрэг одоо дан одоо хувийн одоо компаниуд бол үндсэндээ саяны бүх нийтийн үйлчлэгээний үүргийг одоо хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Яагаад гэвэл орон нутаг энэ алс хязгаар нутгуудад одоо бүглүү хол алс хязгаар одоо сумдуудад бол энэ шуудангийн үйлчлэг хүрэхэд бол зөвхөн зах зээлийн одоо зарчим дээр үндэслээд явах юм боломжгүй учраас улс орнууд бол ийм төрийн оролцоотой эдгээр этгээдүүдээр дамжуулж бол одоо энэ бүх нийтийн үйлчлэгээний үүргийг одоо хэрэгжүүлдэг байх нэ. Тэгэхээр Монгол шуудан компани бол за ийм одоо эрх зүйн статустай компани гэж ойлгоно. За мэдээч хэрэг 2016 онд бол за улсын их хурлын тогтоол, Монгол улсын засгийн газрын тогтоол, за дагалдаж авсан төрийн өмчийн хорооны тогтоол, за төлөөлөл төртөх зөвлөлийн тогтоолоор бол Монгол шуудан офцайд компани төрийн эзэмшлийн 34% бол Монголын хөрөнгийн биржээр дамжуулж бол олон нийтийн болгох ийм ажил бол хийгдсэн. За үүний гол зорилго бол мэдээч хэрэг засаглалыг сайжруулах, за дээрээс нь төрийн өмчийн хяналтыг одоо сайжруулах энэ одоо үндсэн зорилгын хүрээнд бол хийгдсэн байдаг. Тэгээ ингээд 2016 оны 1 сарын 8-нд IPO одоо Монголын хөрөнгийн бирж дээр хийгдсэн. За өнөөдрийн байдлаар 2024 оны 12 сарын 31-ний тийм ээ өнгөрсөн оны эцсийн байдлаар бол одоо төр Монгол шуудан офцайд компани 66% эзэмшиж байна. За 3300 иргэн аж ахуй нэгж бол одоо 34% эзэмшиж байгаа. Ийм төрийн өмчийн давамгаа оролцоотой нээлттэй офцайд компани гэдэг ингээд ойлгож байна. Яг төрийн одоо үндсэн сүлжээ эзэмшигч ийм шуудангийн компаниудын хэлбэр бол ийм нээлттэй офцайд компани хэлбэрээр бол төдийлөн тийм ховор одоо дэлхийн шуудан холбооны байгууллагын 192 орны томилогдсон операторууд бол одоо зарим нь төсвийн байгууллагын шин чанартай одоо агентлагийн шин чанартай байж идэг одоо Солонгос гэдэг юм уу энтгэгч гэдэг юм уу тэн дээр бол ийм товчооны шин чанартай ингээд байж идэг. Тэгэхээр үндсэндээ эндээс юу ойлгож болох вэ гэхээр одоо үндсэн одоо төрийн шуудан гэж байж чинь шуудан гэж байж чинь за бусад одоо хувийн гэдэг юм уу одоо зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулдаг хүргэлтийн компаниудыг бол одоо дэлхийн худалдааны байгууллагын одоо томьёол энтрээр бол курьер буюу одоо хүргэлтийн компаниуд гэж онцолдог байх нэ. Тэгэхээр ийм бас ялгаатай байгааг бас би та бүхэнд хэлээд. За мэдээч хэрэг нөгөө нэг төрийн өмнөөс тодорхой хэмжээний үүргийг одоо хэрэгжүүлж явдаг одоо байгууллагын хувьд бол нийгмийн эдийн засгийн тодорхой онцгой үүргийг бас давхар ингээд биелүүлж явдаг. За эхнийх нь бол одоо Монгол улсын нийт одоо шуудангийн зах зээлийн нийт одоо жилд хийгдэж байгаа солилцооны 80% бол Монгол шуудан компани бол дангаараа гүйцэтгэж байна. За нөгөө талдаа энэ үндэсний аюулгүй байдлын үзлэр эмтлийн 3.6-гийн 3.4 дээр бол энэ үндэсний энэ утсан бус одоо харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдлыг хангах. За үүнээс одоо мэдээлэл гадагшаа алдагдахаас одоо хамгаалах гэдэг юм төрийн тодорхой хяналтууд бол одоо энэ шуудангийн үндсэн сүлжээн дээр хийгддэг байх нэ. Яагаад вэ гэхээр үгээр одоо иргэдийн одоо хаягийн байршлын мэдээлэл за дээрээс нь иргэдийн эмзэг мэдээллүүд ингээд явж идэг. За давхар бас төрийн үндсэн шуудангаар бол энэ тусгай шуудангууд бол явж идэг тийм ээ. Тэр ийм зохицуулттай байдаг. За дээрээс нь бас нэг юм зүйл бол энэ сүүлийн үед энэ харт тамхи сэтгцэд нөлөөтэй одоо энэ бодисын асуудал бол дэлхийн нийтэд бол анхаарлын төвд байж байна. За энэ нь бол бас Монгол улсад ч гэсэн бас нэлээд хөөх олон тохиолдлууд илэрж байгаа зүйлсүүд байж байгаа. Тэгэхээр 2023 он, за 2024 оны дэлхийн гайлын байгууллагын тайланг ингээ харж үзэх юм бол шуудангийн сувгаар одоо нийт гайл дээр тогтоогдож байгаа одоо сэтгцэд нөлөөлөх харт тамхины илрүүлэлтийн 70% нь одоо шуудангийн сүлжээгээр явж байна. Тэгэхээр энд их хяналт шалгалт сайжрах ёстой. Дээрээс нь албан бус сувгийн хяналт шалгалтыг сайжруулах ёстой гэсэн энэ үндэсний аюулгүй байдалтай холбогддог байх нэ. За мэдээч хэрэг онцгой байдлын үе үүргийг бол Монгол шуудан офцайд компани бол бас хэрэгжүүлдэг. За ковидыг одоо саяхан болсон ковидыг
хэдүүл эргээд санах юм бол тэр үед бол түр иргэдтэй хүрэхийн тулд энэ өөрийн одоо давмгай эзэмшилтэй энэ үндсэн сүлжээгээрээ дамжуулж үйл ажиллагаагаа хүргэдэг байсан. За ковидын үед бол бид нар бүр мах одоо хүргэж ирснийг бол иргэд бол сайн мэдж байгаа болов уу гэж бодож байна. За дээрэс нь Монгол Улсын засгийн газар мэдээж хэрэг одоо өнгөрсөн 10 жилийн хугацааны захимжилт гэдэг бол маш эрчтэй явуулаад одоо маш одоо өндөр үзүүлэлтүүдийг үзүүлж байгаа. Гисэн хэдий чинь хот хөдөг холбосон одоо цорын ганц одоо бит харилцаа холбооны сүлжээ гэж бол монголчуудын компаниг үзэж болно. Тэгэхээр цаашдаа энэ төрийн захимжилт, за дээрэс нь хувийн байгууллагын захин үйлчилгээг орон нутагт ас хязгаар нутгуудад хүргэхэд бол энэ арт талд нь одоо арга ясна гэх юм уу. Тэгээд backbone болдог нь бол энэ шуудангийн сүлжээ байдаг. Ягаад гэвэл бид нар харилцаа холбооныхоо одоо үүргийг бол одоо утсан харилцаагаар за дээрэс нь үргэн телефоноор интернетээр хийх болцоотой бол за иргэд бол ямар нэг байдлаар энэ балыг гэдэг юм уу ямар нэг байдлаар худалдаа авсан бараа бүтээгдэхүүн гэдэг юм уу орон нутагт ингээд авах юм зайлшгүй шаардлагатай. За магадгүй одоо ийм Монголиогоос авч байгаа иргэний үнэлгээ захиалаад хөргүүлж авах шаардлагатай. Тодорхой бичиг баримтаа авах шаардлагатай гэдэг юм. За энэ дээр бол яг энэ төрийн захимжилт за дээрэс нь одоо хувийн байгууллагуудын орон нутагт одоо улс орон даяар хүрэх гэж байгаа энэ захимжилтад хүргэлтийн үйлчлэгийг нь явуулдаг энэ бит сүлжээний үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бол харах хэрэгтэй. За дээрэс нь давхар бол энэ шуудангийн байгууллагын орчин үеийн хотын амьдралын салшгүй хэм маяг байж байгаа. За төвжирлийг бууруулах одоо гарц шийдэл гэж бас үздэг. Яагаад гэвэл энэ шуудан бол одоо бараа одоо дээрэс нь иргэдийн явуулсан за байгууллагуудын иргэд рүү явуулсан ачаа барааг өөрийнхөө ялган боловсруулах төв дээр авчираад одоо нэг одоо хүргэлтийн машин өнөөдрийн байдлаар 40 машин байж байна. За бас энэ ихсэд ирэхээр 50 60 ингээд орж болдог. Тэгэхээр зам дээр явж байгаад А цэгээс Б цэг рүү нэг зүйл хүргэх гээ явж байгаа. Одоо нэг машиныг 40 машиныг бол нэг шуудангийн машин оролдгоо гэдэг ийм нийгмийн тэнцгийн тодорхой онцгой үүргийг гүйцэтгэж явдаг компани байгаа. За төлөөлөл өдөртөх зөвлөлийн гишүүдийг бол танилцуулъя. За миний би бас 2016-аас 20 оны хооронд дэд захирлаар ажиллаад 20-с 24 оны хооронд төлөөлөл өдөртөх зөвлөлийн одоо ердийн гишүүнээр ажиллаж байсан. За өнөөдөр бол төлөөлөл өдөртөх зөвлөлийн дараагаар наран гэрэл дарга маань бол ажиллаж байна. Сүүлийн 8 жил төрөмчийн бодлого цогцолтын газрын төрөмчийн бүртгэл хяналтын хэлтсийн дарга байгаа. За дээрээс нь засгийн газар хэрэглэх газрын төлөөлөл одоо ердийн гишүүнээр Балжин гишүүн ажиллаж байна. За төрөмчийн бодлого цогцолтын газрын хууль зүйн албаны дарга Дэлгэрмаа гишүүн манаас ажиллаж байна. За мэдээч хэрэг IPO хийгдсэний дараа бол ард санхүүгийн нэгдлээс бол тодорхой бас ингээд хувийг бол Монгол шууд хувьцаат компанид эзэмшсээр өнөөдөр хүртэл байж байгаа. Тэгэхээр ард санхүүгийн нэгдлээс бол ердийн гишүүнд хоёр төлөөлөл байдаг. За үүнд одоо 2 гишүүн ард даатгал хувьцаат компани туузын дарга маань одоо ердийн гишүүнээр ажиллаж байна. За золбоо захирал ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал бас ердийн гишүүнээр ажиллаж байгаа. За энэ 2024 оны тайлан байгаад байгаа учраас энэ захин мөнгөчл харилцаа холбооны яамны төрийнээр эмчийн дарга байж байгаа. За шинэ засгийн газар гарч ирснээр засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга болсон Баццэг гишүүн бол бас ердийн гишүүнээр ингээд ажилласан 2014 он. За 2015 он гарч ирээд бол 25 он гарч ирээд бол одоо өөрийн хүсэлтээр бол ингээд чөлөөлөгдсөн байж байгаа. Тэгэхээр удахгүй тун утахгүй бас туузын төр гишүүнийг бол томилохоор ийм байдалтай байж байна. За хараат бус гишүүд. За Балдурж гишүүн бас ажиллаж байна. За Амротор гишүүн. За бас манай Монгол шууд хувьцаат компани тодорхой одоо дүн бүхий одоо хувьцааг эзэмшдэг болсон байж байгаа. Барс группийн ерөнхийлөгч Амротор гишүүн, Хараат бус гишүүнээр ажиллаж байна. За Ганбаатар гишүүн бас Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч. За ийм 9 одоо туузын гишүүдтэй бүрэлдэхүүнтэй бол 2024 онд ажилласан байна. За компани удирдлагын багийг танилцуулъя. За миний би өөрөө 2024 оны 4 сарын 1-нд томилогдсныг бол өмнөх одоо Earnest Call-оор би та бүхэнд мэдэгдэжсэн. За компани удирдлагын баг за дээрэс нь 2025 оны компани бүтэц төсөв төлөвлөгөөг бол төлөөлөл өдөртөх зөвлөлөөс 12 сарын 13-нд 2024 оны баталсан байж байгаа. За энэ хүрээнд бас өнгөрсөн жилүүдэд тодорхой удирдлагын багт бол өөрчлөлтүүд орсон. За ер нь бол 80% нь бол өөрчлөлт орсон гэж болгож болно. За бид нар бас хоёр газрыг нэгтгээд одоо компани жишгийн дагуу хүний нөөц үйл ажиллагааны газар болгосон байж байгаа. За хүний нөөц үйл ажиллагааны газрын захирал манай Отхон баяр захирал ажиллаж байна. За санхүү төлөлтийн газрын захирал Ганчимэг захирал ажиллаж байна. За шинээр бид нар нэг бүтэц гаргаж ирсэн салбар удирдлагын газар гэдэг зүйлийг бол ерөөсөө өмнө бид нар байгаагүй байсан. Тэгээ энийг Монгол шуудан мөн Улаанбаатар хотод 20 салбар за дээрээс нь 21 аймаг 330 суманд өөрийн салбар нэгжээр үйл ажиллагаа явуулж идэг учраас энэ одоо салбар нэгжүүдийн нэгдсэн удирдлага нэгдсэн одоо стандарт одоо нэгдсэн одоо төлөвлөлт, үнэлэлт, гүйцэтгэлийг одоо хянаж дэмжлэг үзүүлэх үүднээс энэ салбар удирдлагын газрыг одоо функцийн хувьд бол шинээр гаргаж ирж ингэж
баталж оруулсан. За үүн дээр бол Монгол шууд хувьцаат компаниас удаан ажиллаж байгаа Батуулга захирал маань томилогдсон. За шуудан логистикийн газрын захирал энэ бол илүү дотоодын шуудан. За дээрэс нь хот хоорондын логистикийн үйл ажиллагааг эрхэлдэг газар байж байгаа. Нандин Эрдэнэ захирал маань бол Албаны дараагаар ажиллаж байгаад одоо газрын захирал болсон байж байна. За бизнес хөгжлийн газрын захирлаар Инх хамгааллын захирал одоо шууданд 2024 онд одоо шинээр орж ирсэн энэ захирал ажиллаж байна. За Саран гэрэл ахлах маань бол улс орны шуудангийн газарт бол олон жил ажилласан. За захирал болж ажиллаж байгаа. За мэдээлэл технологийн газар дээр бол бид нараас 2024 он нэлээд анхаарч байна. Яагаад гэвэл захимжилтыг эрчимжүүлэх за мэдээлэл технологийн системийг бид нар одоо орчин үеийн шаардлага нийцүүлэлт одоо өөрчлөхийн зайлшгүй шаардлагатай болж байгаа. За хувийн хвшилт бас олон жил 9 жил одоо мэдээлэл технологийн софтвер хөгжүүлэгч компанид ажиллаж байсан Сувдан гэрэл захирлаас орж ирж одоо манай IT-ийн одоо газрыг бол удирдах ажиллаж байгаа. За удирдлагын баг бол өнөөдөр нэг ийм 9 үний бүрэлдэхүүнтэй нийт манай ажилчдын тоо бол 1000 гаруй. За тэгээд 21 аймаг 330 сум Улаанбаатар хотын 20 одоо салбар нэгжээрээ дамжуулаад үйл ажиллагаа явуулж байна. За компани тухай ярихын тулд ер нь Монгол улсын шуудангийн зах зээл чи өөрөө хэр одоо том юм одоо хэдэн төгрөгийн үн одоо хэмжээтэй гэдгийг бас би та бүгдэд бас товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. За энэ бол албан ёсны шуудангийн зах зээл гэж ойлгож болно. Энэ орлого дээр төвлөрч бол би та бүхэнд бол танилцуулж байна. Одоо харилцаа холбооны зохицуулах орооноос одоо тусгай зөвшөөрөл авсан одоо үйл ажиллагаа явуулж байгаа албан ёсны одоо татвар хураамжаа төлөөд одоо бүртгэлтэй явж байгаа одоо нийт зах зээлийг харуулж байна гэсэн. Айгуу жижигхэн. Нэг үгүй хэлэхэд бол 40 тэрбум төгрөгийн орлоготой зах зээлтэй. За 146 аж ахуй нэгж бол тусгай зөвшөөрөл авсан байж байгаа. За үүний 108 нь бол улс хоорондын олон улсын одоо энэ шуудан эрхлэхээр бол тусгай зөвшөөрөл авсан бол 38 нь бол дотоодын шуудангийн зөвшөөрөл авсан ийм аж ахуй нэгжүүд ажиллаж байна. За гол зах зээл нь бол эдгээр одоо байгууллагуудын ажилтг зах зээл нь олон улс Улаанбаатар нөгөө нэг ашигт ажиллагаа ашигт одоо маржин өндөртэй тэдгээр одоо зах зээл дээр илүү их одоо өндөр өрсөлдөөнтэй илүү олон одоо тоглогчид бол ингээд ажилтдаг байх нэ гэж ойлгож байна. За албан ёсны шуудангийн жилдээ бол 3 сая шуудан, дотоодын 2.5 сая, за гадаадын 0.5 сая шуудан бол ингээд эзэлдэг. За Монгол шуудан компанийн хувьд энэ зах зээл эзлэх байр суурь юу юм бэ гэхээр солилцооны хувьд болохоор бид нар 80% нь бол хийж байгаа. Гэтэл бол нийт орлогын 35% бол бид нар бүртгүүлдэг байна. За дотоод шуудан солилцооны 90%, за гадаад шуудан солилцооны 31%, түрүүний ярьсан нэг олон улс орны шуудан дээр бол олон одоо тусгай зөвшөөрлөлттэй этгээдүүд байгаа учраас ийм байгаа. За экспортын чиглэлтэй үйл ажиллагаан дээр манайх зах зээлийн 70% эзэлж байгаа. Импортын дээр 23%. Дийлэнх одоо энэ тусгай зөвшөөрлөлт аж ахуй нэгжүүд бол энэ одоо Америкаас, одоо Германаас, Бүгд Солонгос улсаас, Бүгд Хятад улсаас одоо импортын шуудан дээр одоо ажилтдаг. Бидний одоо нэрлэж заншснаар бол одоо карго гэж одоо нэрлэдэг байдаг эдгээр компаниудыг бол ойлгож болно. Тэгэхээр шуудангийн зах зээлийн хувьд ингээ харах юм бол тусгай зөвшөөрлийн хувьд гэх юм бол одоо либералчлагдсан, нэлээдгүй нээлттэй одоо зах зээлд нэвтрэх одоо энэ барьер нь бол ийм чөлөөтэй ингээ байж байгаа. Гэхдээ энэ нь өөрөө бас зах зээлийг хөгжүүлэхэд хэр одоо бас сайн байна гэдэг тал дээр бас нэг эргэж харах зохицуултууд бол би яагаад вэ гэхээр харьцуулж харуул одоо хамгийн өндөр бас зохицуулттай харилцаа холбооны зохицуулах хорон зохицуултанд гэдэг үүрэн холбооны операторуудын зах зээлийг харахад нийт орлого нь бол одоо 1.2 их 80 байждаг тийм ээ. За дээрээс нь 5 оролцогч байдаг. Эхний жилдээ нэг оролцогч, дараагийн 5 жилдээ 2 дахь оролцогч оруулж ирээд нөгөө нэг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх тэр нөгөө нэг бололцоог нь хөрөнгө оруулалтаа нөхөх тэр бололцоог нь олгож үйлчлэгээ ингэ сайжруулж явж байдаг. Тэр олон улсын туршлагаар бол одоо хит одоо ийм жижиг зах зээл дээр дээрээс нь ийм том газар нутагта тээвэр логистикийн үйлчлэгээний ийм өндөр өртөгтэй зах зээл дээр хит олон одоо оролцогч байх нь бол каннибализм гэдэг зах зээлээ бие биенээсээ идээд эргүүлээд нөгөө хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй байх. Хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй болохоор үйлчлэгийнхаа чанарыг сайжруулж чадахгүй байх гэдэг ийм зүйлсүүд бас харагддаг. Тэгэхээр магадгүй эргээд бас зохицуултын орчноо бол эргүүлж нэг хэдүүлээ нэг харах юм зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Тэгэхээр үндсэндээ одоо зах зээл нь харуул олон улс Улаанбаатар дээр бол ийм олон тоглогчид үйл ажиллагаа явуулж байна. За орон нутагт бол монгол шуудаа за бараг дангаараа үйлчлэгээ явуулж байна гэж ингэж харж болох гээд байна. За экспортын чиглэл дээр одоо бол монгол шуудан дангаараа байж байгаа жишээтэй. Гэтэл одоо манайх жижиг орн учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн одоо бараа бүтээгдэхүүнийг
экспортлоход шуудангийн сувгийг ашиглах бол зайлшгүй юм шаардлагатай. Тэгэхээр энэ тал дээр бид нараас цааш манлайз ажиллана гэж ойлголттой байгаа. За компани тухай товчхон танилцуулахад юм байна. За ингээд үзүүлдэг үйлчлэгийг би та бүхэнд хүргэе. За хагасчлалын тайлангаар бол хүргэсэн. За энэ дотоодын шууд үргэлт, хотын доторх үргэлт, хот хоорондын тээвэр, за хэвлэл захиалгын үргэлт орно. За гадаад шууд үргэлт Монгол шуудын компаниуд улс хоорондын бүхэ шууд, бүхэ гэдэг нэг express mail service буюу одоо хурдан одоо шуудангийн үйлчлэгийг үзүүлж байна. За улс хоорондын шуудан. За мэдээч хэрэг бүс нутгийн транзит тээврийг одоо 2016 оноос хойш хөгжүүлж байгаа. За энэ үйлчлэгийг үзүүлж байна. За санхүүгийн үйлчлэгээний хувьд бол Монгол шуудан компани хуулийн тодорхой одоо хязгаарлалтуудаас шалтгаалаад шууд үзүүлэх боломжгүй. Одоо бусад орны шуудангийн байгууллагатай харьцуулахад бид нар агентийн буюу одоо зуучлалын гэдэг юм уу, тийм үйлчлэгээ үзүүлдэг санхүүгийн үйлчлэгээний агент, даатгалын үйлчлэгээний агентийн. За бас нэг онцлог зүйл нь шуудангийн тухай хуулиараа олгогдсон. Одоо онцгой эрх бүхий марк үнд цаасыг бол бид үйлдвэрлэж худалдаанд гаргадаг. За үндсэн нэг ийм 5 чиглэлд бол үйл ажиллагаа өнөөдөр үзүүлдэг компани байна. За тайлангийн хэсэгт оръё. За 2024 оны үйл ажиллагааны тайлан дээр бид нар нэг зорилгыг бол тавьсан. За 4 сарын 1-нд томилогдсноос хойш ер нь 23 он хүртэл бас бидний одоо хөгжүүлж ирсэн тодорхой энэ гадаад бизнесийн транзит шуудангийн үйл ажиллагаа энэ Орос улбооноос нөхцөл байдлаас шалтгаалаад тасарсан. За энэ тасарсан нь бол эргүүлээд 24 оны санхүүгийн байдалд бол нилээдгүй сүргээр одоо нөлөөлөх юм байдалтай байна. Эргүүлээд бас ингээ алдагдал руу орчих магадaltaй байна гэдгийг харж ирсэн. Тэр утгаараа бид алдагдлыг бууруулж одоо ашигт ажиллагааг хангах нь бол одоо түүлийн номер 1 одоо зорилго болж 24 онд ажилласан гэж ойлгож байна. За онцлог одоо зүйлсүүдийг хагасчлалаар бас яригдаагүй онцлог зүйлсүүдийг яриа. За энэ олон улсын шуудан ялган ангилах төвийг бид нэр ашиглалтанд 6 сард бол үйл ажиллагааг нь бол эхлүүлсэн байж байгаа. За үүнийг бол 2016 онд хүчтэй эзэмшдээс татан төлөвлөсөн 5.1 тэрбум төгрөгөөр одоо барьж ашиглалтанд оруулсныг бол та бүхэн мэдж байгаа хаа. Тэгээд өшгийн хөндийн нисхийн буудлын дээр бол байгуулсан. За энэ маань 2600 м квадрат талбай бүхий хүчин чадалтай. За хүчин чадлын хувьд бол хоногт одоо 20,000 одоо шуудан ангилах, за дээрэс нь ялгах ийм хүчин чадал бүхий юу. За Монгол шуудын хувьцаат компани зүгээр жишээлжлэх юм бол өдөртөө нэг 10,000 шуудан ялган боловсруулж одоо улс орон даяар бол хүргэлтэнд гаргаж байна. За үүний 75% нь бол Улаанбаатарт 7500 шуудан хүргэж байгаа. За шинээр нэг 60 ажлын байр бий болгосон. За гол үйлчлэгээ мэдээж импортын шуудангийн үйлчлэгээ, экспортын шуудангийн үйлчлэгээ, транзит шуудангийн үйлчлэгээ, айлын зохицуулт үйлчлэгээ үзүүлдэг. Ганц Монгол шуудангийн биш, түрүүний хэлсэн 108 тусгай зөвшөөрлөлт этгээдүүд манайтай гэрээлээд за энэ одоо ялган боловсруулах төвөөр үйлчлэгээ аваад ингээд хяналтанд ороод явах юм болцоод бүрдүүлсэн байж байгаа. За хүчин чадлаа нэмэгдүүлэхэд бол нэлээдгүй анхаарлаа. Ер нь бол хүргэлтийн хувьд бол бидний хувьд яна лайв үзэж байгаа хүмүүсээс өлцөж чинь санаа төрсэн байгаа тоочоос. За парк шинжилгээ хийсэн 16 автомашиныг бид нар бол худалдаа авсан байж байгаа. За дээрээс нь ялган боловсруулах төв дээр ингээд хөдөлмөр хөнгөвчлөх одоо автоматжуулах тодорхой хэмжээний багаж хэрэгслүүдийг бол тавьсан байж байгаа. За энэ бол айгүй чухал бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр. За дээрээс нь Улаанбаатар хотод ингээд ярих нийт хүргэлтийн маань 95% нь одоо 2023 оны эцсээр бол үндсэндээ салбраас, за дээрээс нь салбраасаа явганаар хүргэж исэн 5% нь машинаар явж исэн. Тэгэхээр энийг бид нар бол 50% нь одоо автомашинаар шуурхай хүргэлт рүү ингээд шилжүүлэх юм зайлшгүй шаардлагатай. Тэр өрөөнд бол 16 автомашиныг худалдаж авсан байж байна. За энэ маань бол цахим худалдааны хүргэлтийг дэмжих, за орон нутгийн тээврийг дэмжих тийм зориулагдж байгаа гэж ойлгож байна. За мэдээч хэрэг түрүүн транзит шуудан маань ингээд тасалталтай болсон. За улс хоорондын солилцоо манаас ковидын өмнөх үе рүүгээ бас ингэж буцаж одоо сэргэж хараахан ирээгүй байна. Дангац Монгол шуудан биш л те улс орнууд бол ерөнхийдөө улс орны одоо шуудангийн байгууллагууд бүгд яг ийм сорилттой байгаа. За энэ 24 онд яах ёстой вэ гэдэг дээр бид нэр энэ дотоод шуудангаас дотоод зах зээлийнхаа нөөц бололцооноос илүү одоо энэ орлогоо нэмэгдүүлэх юм зайлшгүй шаардлага гарсан. За анхудаа бас орон даяар ерөнхий улсын сургуулийн бүх сургуульд 1.8 сая ширхэг сургагчийн тээвэр өргөсөн. Тэгэхээр түрүү магадгүй Монгол улсын шуудангийн зах зээлийн нийт солилцоо 3 сая гэвэл 1.8 сая гэдэг бол энэ нэлээдгүй бас их хэмжээний солилцоо гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа. За улсын хурлын сонгуулийн тоног төхөөрөмж саналын үндэсний тээвэр, за 2024 оны эсэлтийн ерхий шалгалтын материалын тээвэр орон даяар гэдэг ингээд онцлог тээврүүдийг бас хийсэн байж байна. За бас нэг гол зүйл бол Монгол шуудан компанийн хувьд бол энэ орон нутгийн дээр нөгөө зах зээл жижигхэн, тээвэрлэлтийн өртөг өндөр. За дээрээс нь 21,330 сумд энэ сүлжээг одоо авч явах энэ зардал одоо хүний нөөц бол урсгал зардлын
өндөр байдаг учраас үүний ашигт ажиллагааг бид нар яаж нэмэгдүүлэх юм бэ? Энэ сүлжээгээ хэрхэн одоо хөшүүрэгдэж бусад одоо 3 дахь байгууллагууд нээж өгөх юм бэ гэдэг дээр энэ цахимжуулах юм зайлшгүй шаардлагатай байж байгаа. Тэгэхээр 2024 онд бид нэр 150 сумаа үндсэндээ шууданчдаа явуулын одоо энэ шуудангийн цэг болгож одоо хуургаж ийн гэсэн үг. Тэд нар маань энэ орчин үеийн энэ бос төхөөрөмжөөр хангагдсан 150 сум маань. За энэ төхөөрөмжн дээр бол Android зөөрөлсөн байж байгаа. Дан ганц шуудангийн үйлчилгээ биш, санхүүгийн үйлчилгээ, за цахим худалдаа, за бусад үйлчилгээг одоо үзүүлж болох юм програмыг бид нэр хөгжүүлсэн байж байгаа. За 3 дахь байгууллагууд бол одоо эхнээсээ холбогдоод явж байна. За бид энийгээ 2025 онд 330 сумаа 100% одоо coverлё гэж үзэж байгаа. За саяхан бас цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас энэ сумдын интернетийн хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлэн гэж яах шиг байна. Тэгэхээр цаашдаа Монгол шуудан компани өөрөө ийм нээлттэй одоо орон даяарх энэ бит ийм платформ болж байна гэсэн. Интернет холбогдсон, орчин үеийн цахим үйлчлэгэнд холбогдсон. Тэгэхээр төрийн болон хувийн одоо байгууллагууд зах зээл бага гэдэг утгаараа одоо орон нутагт үйлчлэг хүргэж чаддгүй бол Монгол шуудангийн энэ одоо системд холбогдоод сумын түвшинд одоо real time өөрсдөө үйлчлэг үзүүлэх юм боломж нэгдсэн байгаа шүү гэдгийг бас дашрамд харилцагчтай ирээдүйд харилцагч болох байгууллагуудаас хандаад хэлье гэж бодож байна. За орон нутгийн сургалт хөгжил. За орон нутаг маань манай нийт ажилчдын одоо 50% маань бол орон нутагт байршиж байдаг. Тэгэхээр энэ 2024 онд анх томилогдоод шинэ удирдлагын багийн хувьд хийсэн нэг хэд хэдэн ажлууд байж байгаа. Нэг нь хөдөлмөр аюулгүй байдал эрсдлийн үнэлгээг одоо тодорхой салбаруудаар хийгдсэн. За дээрээс нь ажилтны сэтгэл ханамжтай соёлын судалгаа хийгдсэн. За дээрээс нь IT-ийн аудит гэдэг юм 3 одоо аудит хийгдэж хаана байгаагаа одоо юугаа бид засаж сайжруулах ёстойгоо бол анх үнэлж тогтоосон байж байгаа. За энэ хүрээнд энэ ажилчдад бас энэ соёл бас нэлээдгүй ингээд компанийнхаа үнэт зүйл зорилго хаашаа явж байгаа чиглэлийг ойлгуулах нь бол чухал гэж үзсэн. Тэгэхээр бид одоо 24 оны 10 сарын 18-наас 12 сарын 10-ны хооронд 21 аймаг бол бүрэн тойрлоо. За энэ хүрээнд 330 сумын одоо 470 ажилтан албаагчтайгаа уулзаж компани одоо зорилго зорилт, за үйлчлэгээний харилцаа хандлага, за шинэ одоо нэвтрүүлж байгаа энэ босын төхөөрөмжийн сургалтыг гэдэг ийм зүйлсүүдийг орсон. За энэ маань бас бол ажилчдыг маань эргүүлээд компанийхаа үйл ажиллагааг ойлгох, за дараагийн 25 онд одоо хийгдэх ажлуудад одоо хөрс сүрийн одоо бэлтгэхэд бол нэлээдгүй чухал үйл явдал болсон болов уу гэж бодоод энэ удаад бас тайлан дээр онцолж байна. За мэдээж уламжлалт шуудангийн байгууллага өөрчлөгдөж шинжлэгдэх ёстой. Бид бүхэн бас харьяа яам маань цахим хөгжлийн бас харилцаа холбооны яам, за засгийн газрын түвшинд бол энэ одоо 3 шилжилт хийж байгааг та бүхэн мэдж байгаа. Хүний нөөцийн шилжилт, за дээрэс нь одоо хэмэл оюун ухааны шилжилт гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ хүрээнд бас энэ өөрчлөлтөн дээр Монгол шуудан компани өөрсдийнхөө одоо үйлчлэгээнд энэ инновац шингэсэн одоо үйлчлэгээний нэвтрүүлэх ёстой гэж үзсэн. За энэ хүрээнд цахим хөгжил инновац харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж байна. Дэлхийн шуудан холбооны байгууллагатай хамтран ажиллаж байна. За 2025 онд бид бол энэ шуудангийн үргэлтэнд дроныг туршиж үзнэ үндсэндээ. За эдийн засгийн хувьд бол нөгөө дрон маань одоо яг бас нэг үгүй хэлэхэд тийм одоо хүнд даацын хэмжээний илгээмжийг аваад явах тийм болцоогүй байж байгаа. Зардлын хувьд бас одоо хараахан бас болоогүй. Гэхдээ энэ одоо эцсийн хүргэлтэн дээр гэхээсээ илүүтэй одоо ялган боловсруулах төвөөс салбарууд руу яг эд одоо төвчрлийн ачааллын үед хэрхэн хурдан одоо энэ тээвэрлтийг хийх вэ гэдэг дээр бид нар туршиж үзэхэр болсон. За энэ дээр дэлхийн шуудан холбооны байгууллагын дроныг одоо хүргэлтэн туршиж үзэх энэ төсөлд бол биднийг бол хамруулсан. За өнгөрсөн жил бол манай дээр хурал болоод дэлхийн шуудан холбооны байгууллага ерхий захирал ирсэн байж байгаа. Тэнд аль биес нөхцөлтэй тавиад орсон. За энэ юу болох вэ гэхээр одоо дроны одоо вендор компанитай бид нар гэрээ хийн. За дээрэс нь тодорхой хугацаанд тодорхой маршрутанд одоо энэ хүргэлтийг дрон хүргэлтэндээ дроныг ашиглана. За тэн дээр бол багагүй зардал гарна. За энэ зардлын санхүүжилтийг дэлхийн шуудан холбооны байгууллагаас шийдэж өгч гинэ гэж харж байна. За энэ нэг нь. За хоёр дахь нь бол энэ яам, за дээрэс нь манай Newcom компани маань энэ дроны хүргэлтийг бол хийгээд байгаа. За Newcom компанитай хамтраад энэ дроны хүргэлтийг бас давхар бас тушгааруулсан. За энэ дээр бас Newcom компани, за тэдний харилцагч байгууллага Японы талын санхүүжилтээр бас энэ туршилтыг бол бид бүхэн ямар ч байсан хийхээр болсон. Цаашид бол энэ Улаанбаатар хотын төвчрэл, за дээрээс нь энэ үед бол хэрхэн энийг одоо хурдан шуурхаа хөрөхөд олон төрөлт одоо энэ тээврийн хэрэгслийг бид нэг нь ашиглана гэж ирээдүйд үзэж байгаа бол 25 онд хойшлуулалгүй энэ туршилтуудыг хийгээд явъя гэдэг дээр бол төлөвлөд явж байна.
За гайл цагдаа шуудан гэдэг энэ дэлхийн шуудан холбооны байгууллага, за дэлхийн гайлын байгууллага бол хоорондоо ингэж хамтарч ажилладаг. Түрүүн би хэлсэн. За үндсэн 3 чиглэлийн хамтарч ажилладаг. Нэгдүгürt энэ хууль ёсны худалдааг хүмүүжлэх номер 1 зорилго нь. Хоёр дахь нь бол энэ одоо аюултай хориотой бараа бүтээгдэхүүн илрүүлэлтийг сайжруулах. За гурав дахь нь бол энэ галт эдийн засгийг одоо албан ёсны сувг руу оруулах гэдэг ийм үндсэн 3 чиглэлээр хамтарч ажилладаг. За тэр санаачлагын хүрээнд Монгол Улсын гайлын ерөнхий газар, за дээрэс нь цагдаагийн ерөнхий газартай Монгол шуудан компани хамтран ажиллах санамж жижиг байгуулад ажлын хэсэг одоо байгуулагдаад 2025 онд үйл ажиллагаагаа одоо чиглүүлэх гэдээ явж байна. Тэгэхээр албан ёсны шуудангийн сувг түрүүн та бүгдэд бас харсан бах яадаг вэ гэхээр за би нэг асуулт орж иж байгаа юм бол харсан. Ийм жижигхэн байгаад байгаа. Гэтэл альбан бус сувг бол нэлээд хөт хэлж байгаа. За үүний нэг нь бол та бүгд мэдж байгаа. Ирээн дээр хурж ирээд одоо замын үдээр нэвтэрж байгаа хил гайлын одоо хяналт шалгалтаар бүрэн ордоггүй. За шуудангийн сувгаар одоо явбал зохих ийм бүтээгдэхүүн байгаа. За тэдгээр одоо эрэлт хэрэгцээд бид нар яаж дэмжлэг үзүүлэх юм? Нөгөө талдаа саяны хяналт шалгалтыг яаж хурдан шуурхаа гүйцэтгэх юм гэдэг тал дээр бол хамтарч ажиллахаар болоод одоо хамтраад ажиллаад явж байгаа гэж ойлгож байна. За явж байгаарай. За шуудангийн салбарын зохицуулалтаа Монгол шуудан за өнгөрсөн жил бол улсын хурлын сонгуул болсон. За шинэ засгийн газар байгуулагдсан, шинэ яам байгуулагдсан, за шинэ сайд томилогдсон гэд ер нь бол салбарын тодорхой энэ хилцүүлгүүд нэлээдгүй өрнөлөө. За салбарын зохицуулалттай холбоотой харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн салбарын зохицуулалт 2024 одоо зөвлөгөөний хийсэн. За захин хөгжлийн инновац харилцаа холбооны яамнаас бас шуудангийн хилцүүлгийг хийсэн. За энд бол Монгол шуудан үсэд компани, за үндэсний оператор, үндсэн сүлжээ эзэмшигч, за дээрээс нь зах зээлийн одоо нийт солилцооны дийлэнхийг хийдэг одоо байгууллагын хувьд бол одоо энэ шуудангийн салбарыг нийтэд нь хөгжүүлэхэд зохицуулалтын хувьд юу чухал байна гэдэг талаар бол өөрсдийнхөө бас санаачлаг хүргээд явж байгаа. За манай тариф бол үндсэндээ бас ингээд нэг солилцоон дээр тулгуурлаад зах зээлд авангаа оролцогч гэдэг үүднээсээ харилцаа холбооны зохицуулах хорогоор хянан баталгаажуулдаг байгаа. За тэр хүрээнд манай одоо тарифын таацыг тогтоож өгöd байдаг. Тэгээ энэ дэр зохицуулах хороотойгоо нэлээдгүй ярилцж байгаад 2025 оны 1 сарын 1-ний өдрөөс бид бүхэн одоо шинжилсэн одоо эдийн засгийн үндэслэлт нийцс одоо тарифаар явж байгаа. За энэ дээрээс манай харилцагчид маань яагаад ингэж үн нэмэгдэж вэ гэдэг ийм онцлогуудыг санал сэтгэлдлүүдийг үлдээж байгаа. Мэдээж хэрэг бид нэр үйлчлэгээ бас Монгол шууд нэг талдаа чанар муутай байна гэдэг асуудал яригддаг. За нөгөө талдаа тариф маань зах зээлийн үндэслэлгүй байгаад байгаа учраас энэ үйлчлэгээ сайжруулах юм боломжгүй болчиход байдаг. Тэгэхээр энэ тарифыг үүшдээ ингэж өсгөж явах нь бол зүйтэй байгаа. За ер нь энэ тал дээр бол зохицуулагч байгууллагатай нэлээд бас ойр ажиллаж байгаа ийм зүйлсүүд ажиглагдлаа. За түрүүний хэлсэн онцгой хэрэгтэй бид нар ч марк үйлдвэрлэдэг. За Монгол маркийн 100 жил болсон. За бид нар Монгол маркийн 100 жилийнхаа ойг одоо угтаж 25 сэдвийн марк бол худалдаанд гаргасан. За үүнээс онцлох юм бол одоо 1924 онд анх одоо Монгол улсын Монгол шуудангийн гаргаж ирсэн анхны одоо марк болох элдэг очрыг бол ЮНЕСКОгийн одоо Аз намхан талаа баримтат өвд дэлхийн шуудангийн байгууллагуудаас анх удаа маркийг одоо өв болгож одоо бүртгүүлсэн байж байгаа. За марк бол яг таны мэдхүйн шинж чанартай би хоёрхан зүйл хэлье. Нэг нь бол шуудангийн төлбөр төлөгцнийг одоо баталгаажуулсан энэ үн бүхий тэмдэг. За нөгөө талдаа тухайн цаг үе онцлог үйл явдлыг одоо гэрч болгон үлдээдэг бүхий баримт болж ингэ хадгалагддаг зүйл байж байгаа. Монгол шуудан дээр бол одоо маркийн нөөц үлдээдэг тийм 100 жилийн хугацаанд 1000 гаруй удаа сэдвийн 5000 орчим одоо марк бол гаргасан байна гэж үзэж байгаа. За олон улсын жижиг орны хувьд жижиг зах зээлийн хувьд одоо зах зээлээ яаж тэлэх юм бэ гэхээр ерөөсөө л энэ бүс нутгийн интеграцид хэрхэн оролцох юм. За олон улсын үйл ажиллагаанд хэрхэн оролцох юм гэдэг бол аягүй чухал. Тэгэхээр бид дэлхийн шуудан холбооны байгууллагын одоо 2025-аас 2028 оны стратегийг хилцэх Аз номхон талаас стратегийн форумыг Монгол улсад одоо анх удаа зохион байгууллаа. За үүнд бол анх удаа дэлхийн шуудан холбооны одоо ерөнхий захирал Масахико Митоки бол Монгол улсад анх удаа илчилсэн айлчлалын өрөөнд бол одоо төр засгийн удирдлагуудтай олдсон байж байгаа. Улсын хурлын даргатай олдсон, засгийн газрын эрхлэх газрын даргатай олдсон, за салбарын сайд Баатархүү сайдтай олдсон байж байгаа. За ингэснээр бол Монгол улс бүс нутгийн шуудангийн зах зээл идэвхтэй оролцож иж энэ зах зээлд хэлнэ. Жижиг зах зээлийн хувьд бол энэ гадаад зах зээл рүүгээ илүү хандсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. За энэ хүрээнд ч гэсэн энэхүү форумын хүрээнд хийгдсэн уулзалтуудаараа нэлээдгүй ажлуудыг бол бид бол амжуулж чадсан. За дээрэс нь бас дэлхийн шуудангийн байгууллагын чиг хандлага хаашаа явж байгаа.
төр засаг үүн дээр ямар оролцоотой байдсан бэ гэдгийг бас шинэхэн бүрэлдсэн парламент, шинэхэн одоо бүрэлдсэн засгийн газарт ойлгуулах нь бол үндэсний сүлжээ эзэмшигч томилогцсон оператор Монгол шуудангийн хувьд бол чухал байсан учраас эдгээр уулзалтыг бол бид амжилттай хийсэн байгаа. За сүүлийн үед одоо манай хэрэглэгчид бол харж байгаа бах тийм ээ. Одоо цахим худалдааны Temu ч гэдэг юм уу. За бас одоо Taobao ч гэдэг юм уу. Монголын хэрэглэгчид бол Хятадын цахим худалдааны сайтаас нэлээдгүй худалдаа авалтуудыг бол хийж байгаа. За энэ чиглэлээр бид нар энэ аль бие усны одоо хяналттай за дээрээс нь төрөвчлсөн байдлаар нэвтрүүлэх тал дээр бол нэлээдгүй ажлуудыг хийж байна. За өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бас өмнөх өдөртлөхүүд маань бас Хятадын шуудантай гайлтай бас нэлээдгүй холбогдож ажилласан. За бид бүхэн 2024 оны 7 сараас нэлээд эрчтэй ажиллаад бүгд найрамдах улсын одоо шуудан групп буюу одоо China Post байгууллагатай хоёр одоо төрлийн гэрээг хоёр талд хамтын ажиллагааны өрөөнд хийсэн байж байгаа. Бид бүхэн мэдээч хэрэг дэлхийн шуудан холбооны конвенцийн олон талт хамтын ажиллагааныхаа өрөөнд хамтран ажилладаг. За хоёр талт хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулснаар юу болох юм бэ гэхээр одоо энд харагдаж байгаа Temu, Shein, TikTok, Alibaba гэдэг одоо Хятадын одоо дөрвөн жижиг луу гэж одоо нэрлэгддэг ийм захим сайтуудын бараа бүтээгдэхүүн түргэн шуурхаа одоо энэ хүрхэн болцоог бүрдүүлэхээр бол ажилласан нийтлэлийн чиглэл нь Хятадаас Монгол руу явж байгаа энэ захим худалдааг одоо дэлхийн шуудан холбооны байгууллагын конвенцийн дагуу e-compro буюу шуудангийн нэгэн төрлийн илгээмж гэж үздэг. За тэр одоо горим одоо гайлын журмын дагуу төрөвчлсөн байдлаар ингээд оруулах тал дээр ажиллана. Хоёр дахь нь болохоор бүгд Хятад улсаас за Орос руу чиглэсэн транзит шуудангийн тээвэр дээр хамтарч ажиллах. За үүнийгээ бол тестүүдийг бол өнгөрсөн жил бол хийлээ. Тэгээ 12 сарын 20-оос 23-ны хооронд Бээжин хотноо бол бүгд Хятад улс одоо шуудан группийн өдөртгүүдтэй уулзаж цаашдын өнөөдөр хүртэл хийгдсэн байгаа ажлуудын тестийн үр дүнгээ ярилцсан. За цаашид хийгдэх ажлууд дээр бид нараас хамтарч ажиллахаар болсон. За бүгд Хятад улсын одоо шуудан групп маань бол дэлхийн шуудан холбооны байгууллагын томилогцсон операторууд дунд одоо шилдэг болж одоо сүүлийн 5 жил бол гарч ирсэн байж байгаа. Инновацийн хувьд, ашиг орлогын хувьд гээд зөвхөн товчхол 110 тэрбум долларын борлуулалтад 10 тэрбум долларын одоо ашигтай ч гэдэг юм уу ийм компани байж байгаа л да. 735 мянган ажилтнтай. За баг зэрэг юу нөгөө нэг дээд өдөрлгүүдийн төвшөнд нөгөө нэг хурдан ярилцаж ойлголцож засгийн газрын төвшөнд бас ингээд дэмжлэг өгөхгүй бол нийтэдгүй нөгөө нэг том бүтцтэй учраас удаа. Гэхдээ яг өнгөрсөн жил бас нэлээдгүй бас амжилтууд хийсэн байна. За ийм ажлууд байж гин. За олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бол зайлшгүй шаардлагатай, олон талтай. За нэг нь бол бизнес өргөжүүлэлт. За нөгөө талд нь орчин үеийн шуудангийн шинэлэг технологи дээр ажиллах чадах юм боловсон хүчнийг бэлддэг одоо боломж бол одоо Монгол улсад бол байхгүй. Хуучин одоо шинжлэх ухааны технологийн их сургууль, мэдээлэл холбооны сургууль, шуудангийн анги гэж байсан бол одоо байхгүй болсон. Тэгэхээр энийг одоо цаашдаа Монгол шууданг авч явах эдгээр залуучуудыг сургах гол одоо ажиллах хүчнээ сургахын зайлшгүй шаардлагатай. За энэ хүрээнд бол бүгд найрамдах төгөг улсын одоо элчин сайдын яам. За элчин сайд одоо Атуул Малхаарид бол хувийн зүгөөсөө бол нийт шуудангийн байгууллагынхаа хамт олонны зүгээс бол одоо гүнээ талархаж байгаагаа илэрхийлээ. Бүгд найрамдах улстай бол бид нар нэгдүгээрт энэ хоёр орны хоорондын захим худалдааг одоо хөгжүүлэх тал дээр ажиллах. За хоёрдугаарт нь Монгол шуудангийн ажилчдыг сурах тал дээр хамтраад ажиллаж байгаа. За 2024 онд гэхэд бид нар хоёр удаагийн сургалтаар 8 одоо хүмүүсээ сургасан байна. Энэ бол одоо бүгд найрамдах улсаас одоо үзүүлж байгаа 122 сая төгрөгийн одоо тусламж одоо санхүүжилт болж байна. За 3 дахь ээлж маань одоо 3 ус явах гээд одоо 2 сарын 18-нд бэлтгэл ажлаа хангаад байж байна. За энэ ажиллагааг за Хятадтай бол ойлгомжтой ажиллаад явж байгаа. За Орос улбаны улстай бол 2019 онд бас стратегийн гэрээг байгуулж ирснийг мэдж байгаа. Энэ эрдэсийн бус экспорт импортын логистикийг хөгжүүлэх гэдэг тал дээр одоо яг явагдаж байгаа бол нэг 4-5 төсөл байж байна. За мэдээж тэр маань ингээд хэрэгжээд албажаад гараад ирэх үед бол бас харилцагчтай хувьцаа эзэмшигтэй мэддээд явна. За Турк улстай бол бас үйл ажиллагаа хөгжүүлэх тал дээр нэлээд хамт ажиллаж байна. За Японы санхүүжилттэй түрүүн хэлсэн дрон дээр дэлхийн шуудан холбооны байгууллагаар дамжиж, за дээрээс нь дэлхийн шуудан холбооны байгууллагаар дамжиж за 150 сума 2024 онд одоо бид нар бус төхөөрөмжөөр хангах бололцоог бол энэ Японы одоо санхүүжилтээр бол шийдсэн байж байгаа. За цаашдаа бид нар бас 26 оноос энэ ялган боловсруулах төвийн шинжилэл автоматжуулалтаар бас хамтарч ажиллахаар бол хүсэлтэд бол хүргэлцсэн байж байгаа.
За энийг бол маш товчхон ачаа Аз номхон талын шуудангийн одоо бизнес форум гэж болдог. За энд бол миний бие бол анх удаас Монгол шуудан төлөөлж оролцсон. За энэ дэр бас илтгэл тавьж хүчтэй орны одоо долоон цагаан асуудлын талаар бас илтгэл тавьж за панелистээр оролцсон байж. Гол асуудал нь 20 орны шуудангийн байгууллагуудын одоо CEO нөртөө шууд уулзах юм болцоо олддог. За эндээс нэг гол одоо шуудангийн байгууллагуудтайгаа хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх юм уулзалтуудыг хэлцээрүүд хийсэн байж байгаа. За Аз номхон талын байгууллага руу ягаад бид нэр ингээд илүү их анхаарал татсан бэ гэхээр Аз номхон талын чинь болохоор одоо Хятадын шуудан, Австралийн шуудан, Индийн шуудан, Японы шуудан, Солонгосын шуудан ингээд энэ дэлхийн нийт одоо шуудангийн зах зээлийн 70%-ийг ингээд эргэлдүүлж идэг зах зээл аахгүй. Тэгэхээр энэ зах зээл руу оролцох нь бол маш чухал байгаад байна. За санхүүгийн үр дүн рүү оръё. Нэг цагтаа ерөнхийдөө тайлангаа тавиад дуусна гэж бодсон. Амжиж болов гэж бодож байна. За тууцын уралдааны шийдвэр Монгол шууд уцаа компани төлөөлөлт зөвлөл бол одоо тайлан тогтцоонд 2024 онд 14 удаа хуралдсан байна. Тууцын дэрэгдэх одоо 3 хороо байгаа. За 16 удаа хуралдсан байна. Тууцаар бол одоо 40 асуудал бол хилэгдсэн байна. За 24 одоо тогтоох шийдвэр бол гаргасан байж байна. Нилээдгүй бас юм завгүй гэдэг юм уу да. Нилээдгүй сайн ажилтдаг манай тууц угаад байгаа. За 24 оны төлөвлөгөөний тодтол оруулсан. За төлөвлөгөөний тодтол оруулахаас гарахгүй. Яг л гадаад орчин нөхцлөөс шалтгаалаад ашиг орлого маань нэлээдгүй одоо буурах нэгдүрүүлэлт тодорхой болсон. Яагаад гэвэл одоо 565 саяын одоо ашиг руу ороод ирчихлээр бол эхний үлрэл дээр тийм хэмжээний гаалтгал руу ороод ирчихэж байгаа нөхцөлд бол ер нь 25%-аас дээшээ доошоо ингээд төлөвлөгөөс авлах юм бол зүгээр бизнесийн зарчимд бол он дуустлаа бол нөхөх болцоогүй гэж үздэг. 25% дотроо байх юм бол бас тодорхой арга хэмжээг авдаг. Тэгэхээр 25%-аас хамаагүй ингээд савлцсан үзүүлэлтний төрөлрөлтөөс харагдсан учраас тодтол оруулахаас зайлшгүй шаардлага бол тодтол оруулсан байгаа. За анх удаа компаниг гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулсан. За энэ ч гэсэн төрийн өмчт компаниуд дундаас анх удаа болсон болов гэж бодож байгаа. За 3 үе шаттай явагдсан. За хувьцаа эзэмшигчдийн ээлжид хуралгаа бид нар зарлал урдуулсан. За компани дүрэнд бол нэмэлт өөрчлөлт оруулсан. За энэ бол хууль тогтоомжтой нийцүүлэх байдлаас засаглалын кодексээр нийцүүлэх байдлаас оруулсан тийм процессын шинж чанартай үйл ажиллагаа болсон. За компани 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тодтол оруулсан. За компани 2025 оны зорилттой төвшин хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бол 12 сарын 13-нд бол баталсан байж байгаа. Тэгэхээр 2024 онд бол хэдийгээр компани ашиг орлогын хувьд жоохон хүндрэлтэй байгаа хэдий ч бас цаашдын одоо дунд хугацааны за урт хугацааны одоо ирээдүгөө бодох юм бол хөрөнгө оруулалтуудыг зайлшгүй хийх шаардлагатай байсан. Тэгэхээр 2024 онд төлөөлөлт зөвлөл бол энэ цаашдын компани дунд хугацааны бодлогыг танилцуулсан бодлогыг маань дэмжиж бас энэ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүдийг баталж өгсөнд бол бас талархаж байна гэж үзэж байна. За нээлттэй хувьцаат компанийн хувьд бол та бүхэнд компани хувьцааны мэдээллийг одоо танилцуулъя. За ойлголоо. Баг зэрэг товчлоод явчихё. За хувьцааны мэдээллийг танилцуулъя. За 2024 оны 12 сарын 31-нд бол хаалттай анш маань 790 төгрөгтэй. За ингээд компани зах зээлийн үнэлгээ бол 78.7 тэрбум төгрөг болсон. За арилжааны дүн бол 514 сая төгрөг байсан бол нийт одоо арилжаалсан ширхэг бол 778,112 ширхэг байж байгаа. За энэ бол тийм одоо хувьцааны арилжааны итэх бол одоо тийм өндөр байгаагүй гэж бол харж болно. 2023 оноос нэлээд одоо бууралттай. За мэдээч хэрэг одоо сүүл харуулах орлого үр дүнгийн тайлан дээр бол нэг хувьцаанд ногдох ашиг маань бол өнгөрсөн жил бол цэвэр ашиг бол өндөр гарч ирснийг мэдж байгаа. 1.4-тэй гарсан. За тэгэхээр үн одоо ашигын харьцаа бол тэгэхээр өсөж таарна. За дээрэс нь энэ зах зээлийн нэг хувьцааны үн, за дээрэс нь баланс дээр байж байгаа нийт үр төлбөрийг хөрөнгөөс хассан эзэдийн өмчийн харьцаа бол 3.1-тэй өнгөрчлөлтөйгээ төстэй байна гэж бол ингээд харж болно. За хувьцаа эзэмшигчдийн бүх цэцгийг би та бүхэн танилцуулъя. За хагас жилийн тайлангаар хүргэж ирсэн. Түрүү жилийн хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнөхөн 4 сарын 10-ны бүртгэлээр бол за төр бол 66% эзэмшээд, за ардын төтрийн данс 1447, ар санхүүний 921, за чөлтмийн Амрабатар захирал 498, арт кредит банк санхүү байгууллага 120% гээд нийтдээ топ 5 хувьцаа эзэмшигч бол 9587% эзэмшиж байгаа. Тэгэхээр топ 5 хувьцаа эзэмшигч бол оны сүүлээр бол 9587 эзэмшсэн хിവэр хийж байна. Баг зэрэг за өөрчлөлтүүд гарсан. Ар санхүүний хөтлийн хувьцаа буурсан, за арт кредитийн хувьцаа нэмэгдсэн. Тэгэхээр бусад хувьцаа эзэмшигчд бол үндсэндээ 413% эзэмшиж байна. За хувьцаа эзэмшигчдийн тоо бол одоо
2024 4 сарын 10-наас хойш 9-оор нэмэгдсэн байна. 3390 одоо офиц эзэмшигчтэй болсон байна. За 2024 оны орлого үр дүнгийн тайлан аудитлогтойг байгаа. Бид бүхэн сая тайлангийнхаа хугацаанд одоо санхүүгийн тайлангаа бол за татварт за дээрээс санхүү цуцлахаар Монгол Өргөний биржид бол хөргүүлсэн байж байгаа. За тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тайлантай холбоотой бас асуултуудыг асууж исэн. За тэрэнд бас өнөөдөр бол тодорхой бас хариулт өгөө гэж бодож байна. Энэ бол хамгийн чухал зүйл болов гэж бодож байна. За 2024 онд бол компани одоо 1.9 тэрбум төгрөг цэвэршигтэй гарсан байж байгаа. За үүнд одоо нөлөөсөн зүйлсүүдийг би харуулъя. За мэдээч хэрэг энэ үндсэн үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй үндсэн бус үйл ажиллагааны орлого бол нэлээд нөлөө үзүүлсэн байж байгаа. За 2023 оны эцсээр бол компани 2.1 тэрбум төгрөгийн үндсэн үйл ажиллагаанаас алдагдaltaй. За бидэнд бас ховорхон боломж олдож ирсэн 23 онд. За тэрний юу гэхээр энэ Орос улсын санкцтай холбоотой төлбөр тооцоо Монгол улс транзит нэгдүгüрд явж ирсэн. Транзит явахлаар одоо Монгол шуудангаар дамжиж байгаа энэ мөнгө хөрөнгө бол нэлээд их байдаг. За үүн дээр бид нэр хүү олох, за ханшийн зөрүүн дээр тодорхой хэмжээний олц хийх юм болцоо бүрдчихэд. За Монголд утсан. За дээрэс нь бид нэр хатуу валютаар урдаасаа төлбөрөө бус орноос аваад за Орос руу хөх рублээр рубль тодорхой хэмжээний ханшийн уналт гэсэн. За үүн дээр нэг тэр одоо үндсэн бус үйл ажиллагааны орлого 6 тэрбум байж байгаа. За түүний 5.3 тэрбум төгрөг бол ханшийн зөрүүний олц байж байгаа. За энэ бол яг хэдэн жилд нэг хаа нэг олдох юм боломж байгаад байгаа. За үүнтэй холбоотой энэ үйл ажиллагаа маань бол 10 сараас зогссон. Тэгэхээр ингээд цаашид 2024 алдагдaltaй болох нэ гэдэг юм тодорхойлсон. За ингээд 2024 оны гол нөлөөлөл. За эхний үйлрэлээр бол ингээд 565 сая төгрөгийн одоо алдагдал руу орсон. За цаашид 2 тэрбум төгрөг хүрэх одоо аюултай гэдэг юм тооцоололыг бид гаргасан. Тэр яаралтай арга хэмжээ авах юм зайлшгүй шаардлагатай. За гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн. За Хотор захирал маань бас өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол шуудын компаниг болсон амжилттай удирдаад Хотор захирлаасаа би ажлыг бол хүлээж авсан байж байгаа. За 16-аас 20 оны хооронд нэг удирдлагын багт бид эд захирлаар битүүрээс амжилттай бас ажиллаж байсан. За 20-с 24 оны хооронд бол ковид, за дээрэс нь геополитикийн нэлээдгүй хүндрэлтэй нөхцөл байдлууд тэгээ улмаас нэлээдгүй сорилттой жилүүдийг бол даван туулсан байж байгаа. Тэгээ Хотор захирлынхаа цаашдын ажилтнаас амжилт хүсье. За ингээд алдагдлыг бууруулахын тулд онцгой арга хэмжээ авах гаргуулсан. За тарифыг бол өсгөж таарсан, зардлын танталтуудыг хийсэн. За Улаанбаатар хотын 24 одоо салбар цэгийг бид нар бол дөрвөөр одоо цөөлсөн ч гэх юм уу те. Үр ашигт байдлыг хангах, за бизнесийн үйл ажиллагаа шатааратаа тэлэх энэ арга хэмжээнүүдийг нэн яралтай юм авах шаардлагатай болсон. За орлогот хамгийн хурд нөлөөлж болох үс гадаад бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх ийм ажлуудыг бол хийсэн. За ингэснээрээ бол бид нар 24 оны 1-р үйлрэлээр одоо 565 сая төгрөгийн цэвэр ашигтай одоо ажиллаж ирсэн болвол алдагдaltaй ажиллаж ирсэн болвол 2-р үйлрэлтэй баланслаа, за 3-р үйлрэлтэй ашгаа нэмэгдүүлээ. За 2024 оны 12 сарын 31-ний байдлаар бол 136 сая төгрөгийн одоо ашигтай ажиллаж байгаа. За эндээс яг эрүүл одоо зүйл ажиллаж гин үгүй гэдгийг харах хэрэгтэй. За энэ дэр бол үндсэн үйл ажиллагааны ашиг гэдэг нийт ашиг гэдэг харагдаж байна. За тэр маань тусаж байгаа. Тэгэхээр компани үйл ажиллагаа явуулаад орлого олж байгаа. За түүнээсээ ашигтай ажиллаж эхэлж байна гэдэг бол нэлээдгүй сайн зүйл гэж бол бид бүхэнд дүгнээд байгаа. За ийм байдалтай гарсан байна. За орлого үр дүнгийн тайлан энэ дээр бол наривчилж гаргая. За мэдээж нөгөө нэг алдагдал нэлээдгүй их болчих болцоотой ийм жил байгаад байгаа учраас компани бол баланслаад одоо бага хэмжээний ашигтай ямар ч байсан ажил гэдэг даалгаврыг өгсөн. Манай тууз бол засаглалын хувьд нэлээд сайн. Одоо за яг янз бүрээр л ярьдаг зарим одоо 100% төрөмжт компаниуд дээр одоо өсөж байгаа бол заавал өсөх ёстой гэдэг ч тийм шаардлага. Манай тууз олон жил ажилласан бас ингээд олон талын төлөөлөл байдаг учраас компани нөхцөл байдлыг ойлгоод за ямар ч байсан алдагдлыг бууруулах үүрэг даалгаврыг бол 24 онд бол өгсөн. Тэгээ төлөвлөгөөний хувьд бол цэвэр ашиг 45 сая төгрөгтэйгээр төлөвлөгөө өгсөн. За гүйцэтгэлийн хувьд бол ямар ч байсан давж биелүүлсэн 136 саятай 3 дахин одоо илүү үзүүлэлттэй байж байгаа. За гадаад валютын ханшийн зөрүүний олц гарцтай гарчиж байгаа 12 сарын 31-нд. За энэ бол мэдээж хэрэгжээгүй гарц байж байгаа. За бид нар яг төлбөр тооцоо төлөх үед бол бас энэ хэрэгжүүлээд ингээд явах хэрэгтэй. 23 онд одоо 5.3 тэрбум төгрөгийн олцтой байж исэн бол за 24 онд бол 282 сая төгрөгийн гарцтай гарч ийна гэдэг харагдаж байгаа. За энэ дээр бол бас төлөөлөлдөх зөвлөлөөс за компани зүгээс бол тодорхой хэмжээний компани удирдлагын түвшинд бол тодорхой чиглэл өгч байгаа. За ер нь гадаад энэ төлбөр тооцоонд оролцдог байгууллагын хувьд бол энэ ханшийн зөрүүнээс ингээд савлгаатай байх юм том эрсдэл байна. Энэ дээр бол хедж одоо хийж зайлшгүй явах шаардлагатай гэдэг юм чиглэл өгж байгаа. За компани хувьд бол мэдээж санхүүгийн байгууллага шиг одоо
гадаад одоо юу гэх юм позиц барьдаггүй байгаа. Гэхдээ энэ дэр тодорхой хээжүүдийг бол хийж явах нь зүйтэй гэж үзэж байгаа. За инхээр орлогын төлөвлөгөө бол биелсэн. За борлуулалтын өртгийн төлөвлөгөө бол биелсэн. Орлогын төлөвлөгөө бол давж биелүүлсэн байж байгаа. Тэгэхээр бид нар үндсэн үйл ажиллагаагаа төлөвлөгөөгөө 22.6 тэрбумтай төлөвлөжсэн 23.8 буюу одоо 1.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэл маань бол одоо давж биелсэн юм байдалтай байна. Балансыг та бүхэн танилцуулъя. 2024 оны. За Монгол шууд хувьцаат компани баланс бол ер нь маш энгийн, их ойлгомжтой. За үндсэн одоо эргэлтийн хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгөөр бүрдэж байгаа. За нийт хөрөнгөний дүн маань бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан. За үүнд гол нөлөөсөн зүйл маань бол мөнгөн хөрөнгийн одоо мөнгө түнтэй адилхан хөрөнгө бол бага зэрэг багассан байж байгаа. За энэ бол мэдээж улс орны тооцоогоос шалтгаалаад дээшээ доошоо хэлбэлцэж идэг жилээс жил. За энэ маань бол манай баланст нэлээд их тийм савлгааг үүсгэж идэг гэж харж болно. За ингээ 37 тэрбум төгрөгтэй. За үр төлбөр бол урт хугацааны үр төлбөр бол байхгүй 12 сараас дээш. За богино хугацаат үр төлбөр бол 11.4 тэрбум төгрөгтэй. За энэ бол мэдээж хэрэг дийлэнх нь бол энэ юу одоо улс орны тооцооны одоо өгүүлбэрүүд бол байж идэг. За хүмүүс магадгүй гайхчихж магадгүй л дээ. Мөнгө түнтэй адилхан хөрөнгө 16.1 тэрбум байсан. За богино хугацаат үр төлбөр 12.2 угаадгаа түрүү жил 2023 оны эцэстээр бол ингээд харж ирсэн бол одоо ингээд богино хугацаат үр төлбөр чи их байгаа юм шүү те. Мөнгө түнтэй адилхан хөрөнгө чинь арай бага байгаа юм шүү гэдэг ингээд харж иж магадгүй. За энэ дээр бол манай хөрөнгө талд бол авлагууд бол байж байгаа. Одоо 4.7 тэрбум төгрөгийн бусад орнуудаас авах авлагууд бол байж байна. За дээрэс нь богино хугацаат үр төлбөр дээр бол энэ 11.4 бол улс орны тооцоо биш 8 тэрбум бол улс орны тооцооны өглөг байж байгаа. За дээрэс нь бусад одоо бид нэг бараа материал бас худалдан борлуулдаг өөрсдийнхөө сүлжээгээр бараа материалууд өглөг байж байна гэдэг ч юм уу ийм байж байгаа. За эзэдийн өмчийг ингээ харах юм бол баг зэрэг буурсан харагдаж байгаа. 6.5 тэрбумаас 6 тэрбум төгрөглөө. За энэ юутай холбоотой вэ гэхээр 2024 онд төлөөлөлт зөвлөл 2023 оны цэвэр ашигаас ногдол ашиг тараах одоо шийдвэр гаргасантай холбоотой бол буурсан үзүүлэлттэй байгаа. За яг өнөөдөр магадгүй хамгийн анх удаа та бүхэн ингээд сонсч иж магадгүй нөгөө нэг нээлттэй хувьцаат компани бол одоо санхүүгийн тайлан гарснаас хойш 50 хоногийн дотор бол төлөөлөлт зөвлөл хуралдаж ногдлоос ашиг тараах хэсэг шийдвэр тараавал хідээр тараах хэсэг шийдвэрийг бол гаргадаг дөнгөж өчигдөрхөн Монгол шууд хувьцаат компани төлөөлөлт зөвлөл хуралдаж 2024 онд одоо хэдийгээр одоо бага хэмжээний цэвэр ашигтай ажилласан ч гэсэн за нэг хувьцаанд бол 1 төгрөг буюу нийтдээ одоо 99 сая төгрөгийн одоо ногдол ашиг бол нийт 3390 хувьцаа эзэмшигчтэй бол одоо тараах юм шийдвэрийг гаргасан байж байгаа. За Монгол шууд хувьцаат компани бол IPO хийснээс хойш төрийн өмчийн оролцоотой төрийн өмчийн компаниудад дундаа бол IPO хийснээс хойш тасралтгүй ногдол ашигын бодлого бол тасралтгүй одоо ногдол ашиг компани ашигтай ажил бол одоо тараана гэсэн юм бодлоготой явж байна. За 30%-тай 50%-тай бол тараадаг байсан. За энэ жил бол цэвэр ашиг бол нэгдүгээрт бага байж байна. За хоёрдугаарт нь бол яг түрүүн харсан цэвэр ашиг нөлөөлж байгаа зүйл хэрэгжээгүй гарцаас шалтгаалж байгаа учраас компани бас 25 онд бас үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж үзээд төлөөлөлт зөвлөл маань дөнгөж хуралдаж бол юм шийдвэр гаргасан. Тэгэхээр одоо 1 2 3 4 5 6 7 9 дэх жилдээ одоо ногдол ашиг бол Монгол шууд хувьцаат компани бол тараахаар одоо шийдвэрлэж байна гэж та бүхэнд хэлье. Ингээд өнгөрсөн 8 жилийн хугацаанд 2.7 тэрбум орчим одоо ногдол ашиг тарааж ирсэн. Тэр энэ жил бол бас дахиад тараахаар болсон байна. Тэгээ 25 онд бидний юу хэлж байгаа вэ гэдэг одоо сүүлийн слайдыг та бүхэн харилцуулъя. Нэг слайдн дээр та бүгд ингээд зурлаад харуулчих гэж бодож байна. За мэдээч хэрэг Монгол шуудын компани бол ийм хөдөлмөрт одоо түшгэлсэн ийм одоо бизнес үйл ажиллагааны модельтэй. Тэгэхээр нөгөө нэг хүн одоо гараас гарт хүргэж өгдөг гэсэн. За тэгэхээр үйлдвэрлэлийн процесстэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ одоо магадгүй зүгээр жишээлбэл санхүүгийн байгууллага шиг одоо их усээр аваад маргааш шууд зээл гаргаад маш хурдан энэ turnaround гэдэг юм уу да эрс өөрчлөлт гаргахад бас жоохон өндөрлөлтэй. Тэгэхээр бид нар дунд хугацаанд илүү анхаарах хэрэгтэй. Тэр утгаараа 25 оны үндсэн зорилт бол манайх ашигт байдлыг хангана. Гол нь бизнес үргэлжлэлтийн сүрийг тавьцгаая гэдэг ийм л үндсэн зорилт бол тавьсан. За энэ хүрээнд хийгдэх гол ажлуудыг та бүхэн танилцуулъя. За хэрэглэгч төвтэй үйлчлэгийн шинжилэл гэж бол компани дотооддоо болол зарлж байгаа. За хэрэглэгчдийн хувьд бол асар их одоо бас гомдолтой асар их одоо санал сэтгэлдлүүд
үлдээж байгаа зүйлсүүд бол байсан. Үүн дээр бол бид нараас анализ дүгнэлт бол нэлээдгүй хийсэн. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд бол одоо call center хурдан шуурхай асуудлыг шийдвэрлэж байна. Гомдлыг хурдан шийдвэрлэж байна те. Манай вебсайт маань одоо хэрэглэгчдэд тийм ээлжтэйгээр мэдээллүүдийг бүрэн төгс өгч гин үү? Интерактив байж чадж гин үү? За чатботоо бид нар одоо AI чатботыг бол нэвтрүүлээд одоо эхэлсэн байж байгаа. За track trace буюу энэ илгээсэн за хүлээж авах гэж байгаа шуудангаа одоо өөрөө хянах тэр мэдрэмж дээр бол маш их одоо бухимддаг. Хаана явж байгаа юм бэ гэдэг дээр илүү одоо хаана явж байгаа хэзээ ирэхин талаар тодорхой мэдээллүүд өгсөж байдаг. Энэ тал дээр цогц шинжилгэүүдийг бол бид нар одоо хийхээр төлөвлөлөө одоо ажлууд маань нэлээд эхлээд явж байгаа. За хүчин чадлаа бүтээмжээ нэмэгдүүлэхийн зайлшгүй шаардлагатай. За тэр хүрээнд бид нэр стандарт агуулгах терминалыг яг барина гэдэг тэр зүйл дээр оролцсон. Гэхдээ асуулт хариултын цаг дээр бас ярилцсан энэ хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлуудад яах вэ гэдэг асуулт явж байна. За ялган боловсруулах процессыг бид нэр автоматжуулалтыг нэвтрүүлэхээр болсон. За эхний зургууд бол хийгдсэн. За бид яг эхний хагас жилдээ багтаад гол одоо ялганууд дээр энэ автомат одоо сортинг оруулах гэж байгаа. За ингэснээр бол ялгах хүчин чадал маань бол 5 дахин нэмэгдэнэ. Тэр нөх хүний гараар одоо ялгаж байгаа энэ процесс бол одоо өдрийн 10,000 20,000 дээр тулах бол энэ автоматжуулснараа бид нар бол бага хүнтэйгээр одоо цагт 5-аас 10,000 ялгах тэр одоо хүчин чадал руу бид одоо тэмүүлж байна гэж харж чадна. За ингэснээр нэг ажилтны бүтээмж бол 69% одоо 25 онд нэмэгдэж 2.7 сая төгрөг хүрнэ гэж бол бид бүхэн одоо харж байгаа. За цахим шилжилтийг бол эрчимжүүлж инновацийг нэвтрүүлнэ. Датан дээр бид нэр ажиллаж байна. Мэдээлэл технологийн газартай дата аналистик авсан, дата хөгжүүлэгчийг орон тоог шинээр бий болгосон, хүргэлтийн датанууд дээр ажиллаж байна. За одоо дата source одоо хэрэглэгчийн үйлчлэгээ, хүргэлтийн оновчлыг одоо бий болгох тал дээр ажиллаж байна. За дроны хүргэлтийн туршилтыг л ярьсан. За гадаад дотоод цахим худалдааны платформуд API холболтууд бол хийгдээд явж байна. Төрөөс бүх сумдууд энэ POS нэвтрүүлснээр энэ бол бас цахим шилжилтийг эрчимжүүлэх инновацийг одоо өдөөж байгаа зүйл гэж бодож байна. За 25 оны гол өргөжлөлт бол мэдээж хэрэг дотоодын зах зээл байсан хэвээр нь эрэлт бол өндөр байгаа. Гол асуудал бол хүчин чадлаа нэмэх асуудал байсан. За гол өргөжлөлтийг бол хил тамсан цахим худалдаанаас бид харж байна. За нөгөөх нь транзит шуудангаас бол бид гол одоо өргөжлөлтийг бол харж байна. За товчхондоо гинэ одоо 1 цаг ярьчаад товчхондоо. 1 цаг ярьж тэгээд бас ярихыг одоо тооцож ирсэн бүх зүйлээ л ярих шиг боллоо тий. За танилцуулга тавьсан баярлалаа. Шинжээч нараас маань асуулт ирсэн байна. За ахаад сануулхад лайв үзэж байгаа үзэгчд маань олонгод лайв дээр шууд комент хэсгээр асуулт асуугаад за бид ирүүлсэн асуултаас нь асуух боломжтой шүү гэдгийг дахин сануулъя. За оролцож байгаа оролцогчд маань олонгод нэмээд бас асуулт хариултын хэсгээр асуултаа үлдээх боломжтой шүү. За ирсэн эхний асуултыг асууя. За энэ болохоор нэг хагас жилийн талангаар олонгод 8.8 сая долларын ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийнэ гэж ийсэн. За энэ дээр ерөнхийдөө яг жилийнхээр ямар гүйцэтгэлтэй байгаа вэ? Саяд бас ерөнхийдөө тайлан дээр танилцууллаа. Шинэ терминал тэгээд ерөнхийдөө бас нэлээд хөрөнгө оруулалтууд хийсэн харагдаж байна мэдээж тэ. Тэгэхээр өмнө танилцуулж байсан төлөвлөгөөнийхөө дагуу ерөнхийдөө гүйцэтгэл нь ямар байгаа вэ? Ер нь цаашид одоо тэ 2025 онд ерөнхийдөө ямар хөрөнгө оруулалтууд хийх вэ гэдэг дараагийн асуултыг бас нийлүүлээд асуучих. За ойлголоо. Яг 8.8 сая доллар гэдэг бол би нөгөө анх томилогдчиход хагас жилээр компанид дунд хугацаанд одоо шаардлагатай энэ хард дид бүтцүүдэд оруулах шаардлагатай энэ хөрөнгө оруулалтуудыг хэлсэн. Энэ дотоодын шуудангийн fulfillment center-ийн терминал. За энэ бүсчсэн хөгжилтөө нийцүүлээд нэг одоо 5 дид бүсүүдэд жижиг логистик шуудангийн терминал гэдэг. Тэгээд бас шаардлагатай систем гэдэг ийм имийг бол танилцуулсан. За энэ маань бол энэ бол 1 жилд хийгдэх биш одоо 3 жилд одоо хийгдэх дараагийн 3 жилд хийгдэх одоо ийм ямиг ярьж байхдаа хэлжсэн санагдаж байна. За 24 онд бол бид нар батлагдсан одоо хөрөнгө оруулалтуудад бол дийлэнх нь хийцэн түрүүн хийгдсэн зүйлсүүдийг бол та бүхэнд хэллээ. За 25 онд бол төлөөлөлт зөвлөлтөөр бол одоо 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эх 2 онд 2 жилд хийнэ гэдэг ийм төлөвлөгөө танилцуулсан. Гэхдээ нөө их усрын асуудал тийм ээ. Санхүүжилтийн асуудал маань өөрөө яах вэ гэдэг үүднээсээ бид нар бол 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа бол төр зүр их усрын асуудал шийдэгдэхлээр тодтогч оруулъя гэд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг бол тавьсан байж байгаа. За энэ 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад бол бид нар хөрөнгө оруулалтаа 3 чиглэлд үзэж байгаа. Нэг нь бол бизнес үйл ажиллагааг одоо тасралтгүй явуулах. За хоёр дахь нь бол энэ бизнес өргөжлөлтийг
дэмжих. За нөгөөх нь энэ автоматжуулалт, систем одоо хөгжүүлэлт, одоо захимжлалтыг эрчимжүүлэх гэдэг ийм гурван үндсэн чиглэлд бол тавьсан байж байгаа. Тэгэхээр гол хөрөнгө оруулалтууд бол бид нар энэ бизнесийг хөгжүүлэх энэ хард эд бүтцүүдэд орно. За энэ дахиад автомашинууд орж ирж байгаа. За дээрэс нь энэ ялган боловсруулалт дээр тавьж байгаа энэ автомат сортын машинууд орж ирж байгаа. За автоматжуулахтай шаардлагатай холбоотой энэ системүүдийг нэлээдгүй том системийн одоо хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүдийг бид нар тавьсан байж байгаа. Монгол шуудынгийн хувьд яг хуу санхүүжилтийн хувьд за энэ асуулт ингээ хариулж удаа тэгж байгаа би бас нэг санхүүжилтээр ямар асуудал байдгийг бас ярилцъя гэж байна. За хөрөнгө оруулалттай холбоотойгоор яг тэр 15 тэрбумын хөрөнгө оруулалтыг ерөнхийдөө хэрхэн шийдэх хичээж байна вэ? За ямар одоо их усрээр санхүүжүүлэх вэ гэсэн байна. Ер нь тэгээд энэтэй холбоотой ер нь цаашд нэмэлт хувьцаа гарах уу гэж асуусан байна. Зөв. Тэгэхээр яг 2025 онд батлагдсан нь бол 5 тэрбум шүү. 14 тэрбумын төгрөгийг бол тууз их усүр тодорхой болохоор тодтогч оруулъя гэдэг яагаад гэсэн. Тэгэхээр яг Монгол шуудынгийн яг ганц одоо өнөөдрийн гол сорилт бол ерөөсөө тийм байгаа. Нөгөө бит одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг А-цэгээс Б-цэг рүү хүргэдэг. Тэгээд ийм хард эд бүтцүүдэд хөрөнгө оруулж иж цаашдын өсөлт одоо хөгжлөн явагдана. Гэтэл яг компани яг үндсэн үйл ажиллагааныхаа одоо ашиг асч гэдэг юм орлогоосоо ингээд хөрөнгө оруулах ямарч боломжгүй. За дээрэс нь мэдээч хэрэг Монгол шуудын хувьцаат компани хэд хэдэн санхүүжилтийг хийж болно. За нэг нь бол одоо санхүүгийн байгууллагаас зээл авч болно. За хоёр дахь нь бол нээлттэй хувьцаат компани учраас одоо нээлттэй бонд гаргаж болно. За гурав дахь нь нэмэлт хувьцаа гаргаж болно. За хувийн компани дээр магадгүй capital call хийгээд нэмэлт хувьцаа гаргах. За дээрэс нь нээлттэй бонд гаргах. Урт хугацааны одоо зээл авах нь бол харьцангуй одоо юу гэдгийг компани өөрөө илүү санаачлаг гаргаад тодорхой шийдвэрүүдийг ингээ аваа явж болдог бол төрийн өмчийн оролцоотой компани дээр болохоор нэг зүйл тулгарч байгаа. Тэрний юу гэхээр энэ өөрөө засгийн газрын бүрийн эрхт одоо хамаарах хэрэгтэй болчих. Яг л бидний одоо нэмэлт хувьцаа гарах асуудал бол энэ одоо засгийн газар 66% эзэмшиж байгаа учраас компанийг цаашдаа яаж хөгжүүлэх юм бэ гэдэг асуудлыг одоо төрийн өмчөө нэмэлтээр хувьчлах уу гэдэг асуудлуудыг улсын хурлаас чиглэл гараад засгийн газраас чиглэл гараад ингээ явдаг. За өрийн хэрэгслүүдийг бид нар ашиглаад ингээ санхүүжилт явуулъя гэхээр одоо бид нар одоо юу гэдгийг нэг 10 тэрбум төгрөгийн зээл авлаа гэхэд 6.6 тэрбум төгрөг нь засгийн газрын үр дүр нэмж өчгдөг учраас засгийн газрын одоо санхүүгийн асуудал эрхэлсэн одоо төв байгууллага буюу сангийн яамны өрийн удирдлагын газраас тодорхой хэмжээний зөвшөөрөл авч ийж за өрийн таац тэмдэн байж байгаа. Тэгэхээр нэлээдгүй ийм процессын үед бол жоохон асуудалтай харагдаад байна. Гэхдээ энэ тал дээр бол саналуудаа бол бид нэр хөргүүлээд одоо нэгдүгээр нээлттэй хувьцаат компаниуд нээлттэй бонд гаргах. За нэг бол хөгжлийн санхүүжилтүүд хамрагдах тийм ээ. Яг л энэ чинь орон даяар одоо энэ бүхний төвчдийн үүрэг хүлээж байгаа байгууллагын хувьд хөгжлийн санхүүжилт хамрагдах гэдэг энэ зүйлсүүдийг явж байгаа. За миний хувьд бол нээлттэй хувьцаат нэмэлт хувьцаа гаргаж ирсэн туршлага байгаа. Нээлттэй бонд гаргаж ирсэн туршлага байгаа. Зөвхөн төрийн давмгай оролцоотой компанийн хувьд бол ийм байгаа. Тэгэхээр бид нар энэ 14 тэрбум төгрөгийн санхүүжилтаа хэрхэн шийдэх юм бэ гэдгээ яг одоо хүсэлтүүдэд тавиад гол одоо хувьцаа эзэмшиж болоо засаг одоо нэмэлт хувьцаа гаргах сонгох юм уу? Эсвэл хөгжлийн санхүүжилтээр сонгох юм уу? Тийм ээ. За эсвэл бол өрийн удирдлагын хэлтсээс магадгүй за өрөө тодорхой хэмжээр нэмэгдүүлэх юм болцоотой гэж ингэж шийдвэр гаргах чийжсний дараа бол энэ санхүүжилт нь явах юм байна. Тэгэхээр өнөөдөр бол тэр 5 тэрбум төгрөг бол компани бол дотоодын өөрсдийн их усрээс бол санхүүжилт гаргана. За тэгэхээр төрийн өмчийн давмгай оролцоотой компанийн хувьд одоо магадгүй шинэ бизнес эхлэх хамтарсан компани байгуулах M&A стратеги одоо баримтлах одоо жоохон төвөгтэй. Яагаад гэвэл дахиад нэг одоо төрийн өмчтэй компани бий болох гэж байгаа асуудал байж байгаа учраас засгийн газрын бүр ирэх болчихно. Тэгэхээр бид нар илүү нэг strategic alliance одоо хамтралын түншлэлийн тим одоо стратегиар илүү богино хугацаанд энэ үр дүнгуудыг гаргах юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хард эд бүтцүүдийг Монгол улсад одоо оруулж ирээд бизнес хийх гэж байгаа гадны одоо түншүүдтэй ч гэдэг юм уу, айсгүй бол бусад одоо байгууллагуудтай ч гэдэг юм уу ингэж хамтарч ажиллах хүрээнд энийг хийж явах нь бол зүйтэй юм байна. Богино хугацаанд гэсэн байдлаар эхний одоо богино хугацааныхаа зураглалыг гаргаад явж байгаа. Гэхдээ шуудан компани цааш дүүрчхийн тулд бол одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, түүний их усрыг бол шийдэх шаардлагатай тийм.
За ойлголоо баярлалаа. Нөгөө нэг хагас жил дээр бас яг нөгөө логистикийн чиглэл рүү илүү хөрөнгө оруулалтын за тийшээ бас тий охин компани байгуулна гэж хэлсэн. За тэнгууд яг таны саяны хэлснээр болонгууд ерөнхийдөө богино хугацаанд хамтарлууд хийгээд явна гэж хэлсэн. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө яг тий ажил нь ямар шаттай явж байгаа вэ? Ер нь тэрэн дээр одоо жишээлбэл логистикийн чиглэл рүү тэлнэ гэж хэлснээр болонгууд илүү тий яг таны хэлснээр богино хугацааны хамтарлууд компаниудтай тий санамжчиг байгуулад ажиллах гэж байна уу? Эсвэл яг тэгээ өмнө одоо ярьжсэн хагасчлалын төлөвлөгөөнийхэн дагуу хэн компани байгуулад тэгэхэд энэ чиглэлээр үйлчлэгээ үзүүлээд явах гэж байна уу? Яг аль аль нь зэрэг явж байгаа. Ягаад бид нар нөгөө логистик үйлчлэгээр одоо нэвтрэх гэдэг юм бэхээр түрүүн нөгөө танилцуулсан 40 тэрбумын аль биесны шуудын зах зээл шүү дээ тий. Олоо оролт шүү дээ. Энэ жижигхэн зах зээл хэрэг. Энэ зах зээлээс төрөлжиж гарч ирэх юм зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр нөгөө нэг хот хоорондын тээвэр логистикийн зах зээл гэж байгаа. За тэгэхээр Монгол шуудын компани 21.330 суманд одоо салбартай учраас энэ салбаруудынхаа дунд энэ хот хоорондын логистик руу бол яг ороод эхэлцнийг бол мэдж байгаа. Гэхдээ зах зээлийн бол айгүй багахан хувь байж байгаа. За том хэмжээний тээврийн зах зээлийг бол яриаггүй. За өнгөрсөн жил бол тээврийн зах зээл бол дотоодын нийт төвтгөнд хүртэл одоо өсөлтөнд гол нөлөө үзүүлсэн салбаруудын нэг байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ зах зээлийг бол бид нэр анхааралтай хараад одоо жижиг одоо бараа бүтээгдэхүүний хот хооронд ингээд зүүж байгаа зах зээл гэхэд одоо 700 тэрбум байдаг байхгүй. Тэгэхээр шуудангийн зах зээл маань 40 тэрбум байж бид нар хаашаа орох ёстой вэ гэдэг нь ойлгомжтой асуудал. За өнөөдрийн байдлаар бол бид нар 21 аймаг өөрсдийн тээврийн хэрэгслэр бол энэ шуудан за дээрээс нь бас логистикийн тодорхой ачаа баргаа явуулж байна. За ойрын аймагуудад бол өдөр болгон бид нар хүргэж байна. Холын аймагуд руу бол 7 хоногт 3 гэдэг юм уу да 3 хоногт нэг яваад байгаа. За энийг нөгөө нэг одоо тогтмол одоо хуваарьтай явдаг болгох ийшээгээ одоо хөрөнгө оруулалтыг хийх гэдэг хэлгээд логистикийн бизнесийн тэлт гэдгийг л харж болно. За нөгөө талаар дахиад яриад байгаа зүйл нь дотоод шуудан логистикийн терминалын асуудал нөгөө төрөүний миний ярьсан 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал эрхэн шийдэхтэй холбоотой байгаад байна. За ойлголоо. Баярлалаа. За нөгөө нэг үйл ажиллагааны хувьд ерөнхийдөө одоо яг ашигтай ажиллагаа сайжирсан нэмэгдсэн гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд ерөнхийдөө яг 2024 онд энэ өсөлт нь нөлөөсөн гол хүчин зүйл нь юу юм бэ? За энэ тэ голчлон тарифын өсөлт нөлөөсөн үү? Эсвэл одоо энэ тэ шуулдан үргэлжлүүлсэн хэлслийн тоо хэмжээний өсөлт нь илүү нөлөөсөн үү? Яг энийг одоо илүү дэлгэрэнгүй задлаа тайлбарлавал. За мэдээч хэрэг шуудангийн юг одоо за дотоод шуудан гадаад шуудан гэж хуваачил та. Тэгэхээр улс орны шуудангийн солилцоо бол ковидын өмнөх түвшинд үрж чадахгүй байгаа. Энэ за энэ дээр ингээ бууралтай. Транзит ингээ буурсан. Транзит чинь бол одоо өнгөрсөн 8 жилийн хугацаанд манай компани за нийт орлогын 3.1 ашигтай ажиллагааны баг 95% гэдэг аягүй өндөр болсон. Тэгэхээр 2024 он төвлөрсөн түрүүн болов нь би танилцуулсан л да. Хоёр л юм байгаа. Нэг нь болохоор зардлын оновчлол үр ашигт байдлыг хангах. Зохион байгуулалтын асуудлууд тийм том зардлын төвүүдийг одоо хэрхэн бүтээмжтэй хэсэг рүү шилжүүлэх үү гэдэг тийм зохион байгуулалтын ажлууд хийгдсэн. За нөгөөх нь болохоор энэ дотоод шуудан логистикийн үйл ажиллагаанаас тэр маань төлөвлөгөөнөөсөө дандаа 10 20% 30% одоо ингэ давж биелсэн байх чиглэлтэй. Тэгэхээр 24 онд бол бид нэр дотоод шуудан логистикөөсөө бол илүү одоо ашигтай ажиллаж нэг алдагдлаа нөхөх дээр анхаарсан. Тэгэхээр энэ маань өөрөө түрүүний хэлж байгаа үндсэн үйл ажиллагааны ашигт байдлаа сайжирч байгаа гэсэн үг шүү дээ. Тэр тийм. За ойлголоо баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор нөгөө нэг одоо яг энэ түрүүнд танилцуулгын үеэр бас ярьсан за шуудан хөргөлтийн зах зээл маань олонгууд яг энэ тэг хуулийн хязгаарлалт за тэг бодлогын өөрчлөлтүүд ерөнхийдөө нэлээд хийх ёстой гэжсэн. За тэг хагас жил дээр бас үнийг ярьж ирсэн. За тэг энэ тал дээр ерөнхийдөө санал хэлгэнэ гэж хэлсэн. Яг бодиттой энэ өөрчлөгдсөн тэг хууль дүрм журам ер нь байгаа юу? Ер нь одоо тийм хүлээлт байна уу гэж асуусан байна ерөнхийдөө. Өөрчлөгдөн гэсэн. Ганц зүйл бол одоо зарим нэг тариф 2013 оноос өөрчлөгдөг байсан 2025 оны 1 сарын 1-ээс одоо 12 жилийн дараа өөрчлөгдсөн. Тэр энэ бол бас ахиц тийм ээ. Мэдээж хэрэг гарч байгаа зардлаа ядаж коорлох хэмжээнд одоо орлого олох зарим одоо чиглэлийн одоо үйлчлэгээнүүд дээр бол нөгөө нэг зардлаач коорлож чадахгүй хэмжээний тарифтай явж байгаа асуудал байсан шүү дээ. Бодлогын хэмжээнд энэ зохицуулалтын орчныг одоо яах юм бэ гэдэг асуудал дээр бол томоохон өөрчлөлтүүд бол гараагүй. Энэ дээр бол дахин одоо харилцаалгын зохицуулах хороотой бол бид бүхэн одоо ярилцах юм зайлшгүй шаардлагатай. За улс орондын шуудангийн тарифын өрсөлтийг л яриаггүй. За дээрэс нь бид нөгөө нэг одоо дотоодын шуудан солилцооны бид нар 90% гэж шүү дээ. Тэгэхээр улс орондын шуудангийн 23% гэж байгаа байхгүй. Тэгэхээр дотоодын шуудан солилцоо чи өөрөө 3600 буюу марж одоо багтай зах зээл.
Улс орнын шуудангийн зах зээлийн одоо марж гэдэг юм уу одоо орлого бол 36 10 дахин илүү багхгүй. Бид нар дотоодын шуудангийн солилцоон дээр үндэслээд дээрэс нь зарим үедэр одоо төрийн тодорхой үйлчлэгнүүдийг үзүүлдэг, бүх нийтийн үйлчлэгийг үзүүлдэг ийм алдагдaltaй мөртлөө одоо бага ашигтай солилцоон дээр үндэслээд манайхыг зах зээл давмгаа оролцогч гэдэг одоо тарифыг хяндаг. Тарифыг хянана гэдэг маань бол уг нь бол таазын тогтооно гэж бол бид бүхэн бол үзэхгүй байгаа. Монопол байгууллага яадаг вэ гэхээр одоо зах зээлийн үнээс багаар үйлчлэгээ үзүүлээд бусдыгаа ажиллах болцоогоор хангахгүй байгаа нөхцөлд бол уг нь тавьдаг. Тэгэл манай таазыг тавиад байгаа дэр би бол компани удирдлага бол бас жоохон эсрэг байр суурьтай. Тэгээд энэ солилцоон дээр үндэслээд чиглэл дээр давмгай байдалтай оролцогч төр ижил тэгш хандах нэг асуудлууд байна гэдэг юм зүйлсийг ярьж байгаа. За улс орны шуудан дээр солилцоо болгон дээр 5 одоо давмгай оролцогч байгаа. Түүнээс төрийн өмчийн давмгай оролцоотой гэдэг утгаараа манайх хяналтанд ордог гэсэн тариф. Зарим компаниуд бол хэдийгээр Монгол улсад бүртгэлтэй ч гэсэн нэг толгой компани гадаад учраас бид нар хянах чадахгүй гэдэг. Яг ийм юм яриад байгаа. Гэхдээ энэ бол зах зээлийг зүү зөхсдөө яаж хөгжүүлэх юм бэ ийм жижиг зах зээл дээр гэдэг. Яг л ойлгомжтой харагдчихлаа шүү дээ. Одоо өнгөрсөн 20 жил ингэж зохицуулттай яваад зах зээл томорсонгүй, үйлчлэгээний чанараас сайжирсангүй. Дээрэс нь за Улаанбаатар хотын хол зах зээлийнхэн чамаар бол ингээд мэдээж явчихна. Орон нутаг яах юм? Гэдэг асуудлууд багт. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор энэ Тему болон онлайн худалдааны бизнесээр тэлт хийсэн ашигт ажиллагаанд цаашдаа хэрхэн нөлөөлөх вэ? За 2024 онд яаж нөлөөлсөн бэ? За 2025 онд ялангуяа ашигт ажиллагаа цаашд хэр их нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа вэ гэсэн асуулт байна. Яг 2025 онд бид нар түрүүн хэлсэн 2024 онд дотоод шуудан логистикээс бид нар энэ ямар ч байсан алдагдлаа бууруулж ашигт ажиллагаагаа хангаж ингээд орсон байгаа бол 25 онд бол яалтчгүй хил тамс нь цахим худалдаа дээрэс нь транзит тээврийн өсөлт манай одоо гол өсөлт байна гэж харж байгаа. Гэхдээ хийгдэх ажлууд их байгаа. Нөгөө талдаа нөгөө зардлын гэдэг юм уу да тийм. Одоо компани бол дунд хугацаанд урт хугацаанд тогтвортойгоор өсөлт үзүүлэх ёстой гэдэг ийм төлөөдөр тох зөвлөлийн одоо компани бодлого байж байгаа тийм. За Тему бол одоо мэдээж хэрэг одоо манай одоо шуудангийн гайлын талбай дээр буугаад явж гин. За дотооддоо хүргэлтийг бол хувийн компани хийж гин. За бид бол эцсийн хүргэлтийг бас хийн гэхээр яригдж гин. За хятад талдаа бол хятадын шуудангийн байгууллага за дээрээс нь бусад одоо хувийн байгууллагуудтай бол бид нар хилцээрүүдийг хийж гин. Тэгэхээр одоо дараачийн платформуудын хүргэлтийг бол одоо зэрэгцээд ингээд явуулна гэж харж байгаа. Тэгэхээр энэ хятадаас орж иж байгаа энэ цахим худалдааны хил дамсан цахим худалдааны хүргэлтэн дээр бол бид нар анхааран ингэж чадах юм бол нөгөө нэг замын өдөр орж ирээд байгаа одоо хяналтгүй явж байгаа тийм. За дээрэс нь аль биесны шуудангийн сувг руу орж ирээд эдийн засагт одоо эргээр нөлөөг үзүүлж чадахгүй байгаа зүйлсүүдийг иш оруулж ирнэ гэж үзэж байгаа. За хятадын шуудангийн байгууллагатай бид нар энэ 2021 оноос хойш бол ерөнхийдөө өмнөх удирдлагуудын түвшинд бол ярилцаад ирсэн. 24 онд бол нэлээдгүй ахицууд гарсан. Хятадын шуудан, за хятадын гайлын байгууллага ойлголцсон. За дэлхийн шууд холбооны байгууллагын гайлын байгууллагын стандарт төрмийн дагуу нийцлүүдийг ингээ хийгээд явахаар болж байгаа. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор энэ транзит тээвэр дээр Монгол шуудангийн хувьд ер нь ямар хатууд дэд бүтцийн бүрэлдэхүүн байгаа вэ? За энэ чиглэлд ерөнхийдөө цаашид орлого хэрхэн нэмэгдүүлэх вэ гэж асуусан байна л да. Нөгөө буурсан байгаа гэдэг дээр л асууж байгаа шиг байна. Яг транзит тээвэр бол илүү нөгөө гадаад хүчин зүйлээс шалтгаалж ингээд өөрчлөгдөж идэг зах зээл. За одоо Трамп гарчлаа шүү дээ. Трамп гарчлаа. 2016 он Трамп гараад 2020 он хүртэл одоо дан ганц одоо жижиг бараа бүтээгдэхүүнээс гадна одоо шуудангийн сугаар орж ирж байгаа хятадын бараа бүтээгдэхүүн дээр Трамп бол одоо тарифыг өсгөдөг тийм. Энэ үед хятадын зах зээл хаашаа хардаг вэ гэхээр ингээд Орос өөрөө бас ингээд хамгийн ойрхон нэлээдгүй том хүн амтай зах зээл гэж худалдаа авалттай. Энэ зах зээл рүү хардаг. За энэ зах зээл ч гэсэн одоо явж байгаа. Орос нөгөө санкцд орсон байгаа учраас одоо шинэ Японоос бол бараа бүтээгдэхүүн авч чадахгүй байж байна. За Солонгосоор нэг багаар дамжиж явж явах шиг байна. Европ бүр таг ингээд авч чадахгүй байна тийм. Тэгэхээр энэ дэр бол хятад бол одоо энэ Орос руу бол чиглэл нь илүү их одоо Трамп гарч ирсэнтэй холбогдолтой энэ худалдааны дайнтай холбогдолтой ингээд supply chain ингээд нэлээд өөрчлөлтүүд байдаг. Тэгэхээр бидэнд эргээр нөлөөлөх болов гэж бид бүхэн бол харж байна. Тэгээд транзит дээр бол бид нар нэгдүгürt бол автомашинаар тээвэрлэж байгаа. Одоо ч гэсэн яг
бид нар одоо тээвэрлжлээ. Гэхдээ баг хэмжээгээр байгаа тийм. Сэргэлт тийм төдий сайн гарч ирэхгүй байгаа юм л. Тэрэнд шаардлагатай энэ тестийн туршилтын үйл ажиллагааг хийж байна. За төмөр замаар бид нар одоо энэ замын өдөөс Улаанбаатараас ирэхүү хүртэл одоо Орсын шуудангийн вагоныг оруулж ирээд ингээд явуулахын тестийн ажлыг Улаанбаатар төмөр замынхантай бас ярилцаад явж байна. Ойрын хугацаанд бас тестэлж үзүүл яасан бэ гэдэг өмнө бас бид нар тестэлж ирсэн. Тэгэхээр төмөр зам байж гин. За дээрэс нь автомашин байж гин. За дээрэс нь агаараар тийм ээ. Онгоцоор орж ирээд машинаар явах. Машинаар орж ирээд онгоцоор явах ч байдаг юм уу те. За ийм асуудлууд байж гин. За мэдээч хэрэг энэ дэр бол манай шинээр баригдсан ялган боловсруулах төвийн өшгийн нисэх бодол төр байж байгаа төвийн үйл ажиллагааны айгуу сайнаар нөлөөлөх ёстой. За галийн ерхий газар, за дээрэс нь төрөмчийн бодлого зохицуулалтын газартай бас ойрын хугацаанд бас яригдж байгаа. За бас нэлээдгүй бас албажуулж ярих ёстой зүйл. Замын үд дээр одоо бас тодорхой хэмжээний логистикийн байр талбайг бид нар авч, за энэ транзитт, за дээрэс нь бас дотоодын шуудан дээр бас ингээд ашиглах тал дээр бас ярилцж байна. Тэгэхээр энэ дэд бүтцүүдийг бий болгох нь бол зайлшгүй шаардлагатай. Зах зээл бол энэ геополитикийн нөхцөл байдал, за дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ бүс нутгийн supply chain бол нэлээд хөнгө өөрчлөлтөд яваад байдаг. Зөвхөн эх жилүүдэд жоох эргээр л хараад байгаа шүү дээ. За ойлголоо байдал. За дараагийн асуулт нь болохоор энэ төрийн болон орон нутгийн өмчийн компани тухай хууль явж байгаа, төсөл явж байгаа. За энд ерөнхийдөө Монгол шууданд ер нь нөлөөлөл юу гэж харж байгаа гэж асуусан. Яг төрийн болон орон нутгийн Монгол шууд хувьцаат компани чинь гэсэн одоо нээлттэй хувьцаат компани. Тэгэхээр компани тухай хууль харьяал. За төрийн өмчөнд амгаа оролцоотой учраас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль харьяалагдана. Одоо шинээр гарч ирж байгаа төрийн болон орон нутгийн өмчт компани тухай хууль яг сүүл нөө нэршний өөрчлөлт засаглал бүтээмжийг нэмэгдүүлэх гэдгээр явж байгаа шиг байна. За энэ дээр бол Монгол шууд хувьцаат компанид одоо шууд утгаараа нөлөөлөл нарцсангуй гайгүй байна гэж харсан хуулийн төслөө бид нар танилцж байгаа. Энэ нь илүү нөгөө нэг 100% төрийн өмчт компаниуд байгаа шүү дээ. Тэд нарыг нөгөө хууцтай болгох, 9 гишүүнтэй болгох. За дээрээс нь одоо тайлан мэдээлэл одоо өнөөдрийнх шиг манайх шиг тавьдаг болгох тий. За мэдээлэл ил тод байдлын тухай хууль, за бусад югаар ингээд одоо захирлынхийн худалдаа авалтын мэдээллүүдийг ил тод болгох гэдэг илүү тийшээ чиглэсэн болов уу гэж харсан. Зүгээр нэг юм бид нар хүлээж байгаа нь болохоор за Монгол шуудын хувьцаат компани олон жил энэ бүх нийтийн үйлчлэгээний үүргийг хүлээгээд 21,330 сумд сүлжээг maintain одоо авч явсныхаа төлөө одоо 1-2 тэрбум төгрөгийн алдагдлыг жил бол хүлээж авч. Эн чинь бол нөгөө нэг хэрвээ бид нар зөвхөн ашиг хөөдөг, зах зээл хөөдөг байгууллага байх юм бол тийшээ өргөх шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр ашгаа наанаа ингэж явчихна. Гэтэл улс орны шуудан Улаанбаатар хотоос олж байгаа орлогоор нөгөөдгөө татаас өгч компенсашн хийж ингэж яваад байгаа. Энэ дээр нийтийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагын хувьд энэ бүх нийтийн үйлчлэгээний үүргийг санхүүжилтийг одоо төр өөр яаж хийх юм бэ? Төрийн үүргийг хэрэгжүүлсний төлөө. За магадгүй ашигтай зах зээл дээр ажиллаж байгаа этгээдүүдээс бүх нийтийн үйлчлэгээний үүргийн санд тодорхой хэмжээгээр мөнгө төлөлт. Тэндээсээ тэгвэл одоо тэр орон нутгийн иргэдийн одоо тэгш одоо үйлчлэгээ авах одоо төрийн хүлээс үүргийг гүйцэтгэх тул дээр яаж ажиллах юм бэ гэдэг юм. Энэ тал дээр өөрчлөлтийг бол бид нар харж байгаа. Хууль бол өргөн баригдсан, хилцүүлгүүд хаврын чуулганаар явна. За тэр шатуулганд нь бид нар энийгээ бол хилж явна гэж бодож байгаа. Тэгэхээр тэр бол айгүй чухал нэг одоо бидний гол зорж байгаа зүйлс байгаа. За тийм. Тэгэхээр нээлттэй хувьцаат компанийн хувьд бол манайх одоо засаглалын хувьд бол харьцангуй нөгөө нэг нээлттэй хувьцаат компани үн цасны тухай хууль, за хороо, за хөрөнгийн бирж дээр зохицуулалтаа ингээ явж байгаа учраас бол одоо энэ шинэ хууль дээр бол одоо манад бол нэг төдийлөнт юм бол байхгүй маань гэж хэлдэг. За ойлголоо, баярлалаа. За энэ ерөн санхүүжилтийн хэрэгцээ өндөр байгаа үед ерөн цаашид ерөн ногдлох хуваарлахгүй те хөрөнгөлөгцөө ашиглахаа хатгалаад ерөн хэдэн жил үндсэн дээр биш үү гэж асуусан байна. Яг ер нь л компани менежментийн баг, удирдлагын багаас бол компани дунд урт хугацааны төлөвлөгөө бодоод ногдлол ашиг бол одоо тодорхой хэмжээгээр тийм ээ. Одоо тараахгүй байхтай тал дээр одоо санал бол дандаа тэгж орж ирдэг шүү дээ. Өмнө ажиллаж байсан ч гэсэн. Санхүүгийн байгууллага дээр тэр зэсмэ те үлдэж байгаа нэг төгрөг чи илүү их үнцэнтэй болж идэг учраас ноглош тарах нь бол буруу ч гэдэг юм уу те. Тиймэрхүү бодлого байдаг. Тэгтэл яг хуу нэгдүгээр энэ хөрөнгийн зах зээл өөрөө нэгдүгээрт ингээд хөгжиж байна. За дээрэс нь төрийн өмчит компани бас ингээд ашигтай ажиллаад ногдол ашиг бас ингээд тарааж болж байна. За энэ бол дээрэс нь төр 66% эзэмшиж байгаа. Тэгэхээр
тууз дээр төлөөллөөрөө бол бас тодорхой хэмжээний хувьцаа эзэмшигчдийн одоо эрх ашигыг тооцож байгаад гаргаж байгаа зүйлс бол байгаад байгаа. За 24 оны хувьд бол миний хувьд бол одоо багахан цэвэр ашигтай ажилласан. За энэ цэвэр ашигыг одоо тараах нь бол нэг 25 оны үйл ажиллагаанд бол нэг төдийлөн нэг тийм сөргөөр нөлөөлөхгүй болов уу гэж зүгээр хувьдаа бол харж байгаа. Ер нь мэдээч хэрэг одоо компани эзэдийн өмчөө өсгөх жоох хэвээр эзэдийн нээлттэй хувьцаат компаниуд эзэдийн өмчөө өсгснөөрөө нөгөө хөрөнгөний зах зээл дээрээс татаж босгох одоо санхүүжилтийн орон зайд хилж идэг учраас бол мэдээч хэрэг хөрөнгөцсөн ашиг нэмэгдүүлээд явах тал дээр бол одоо юутай байгаа. Тийм байр суурьтай. Гэхдээ 24 оных дээр бол миний хувьд бол харьцангуй одоо 50 дэмжсэн байна. За ойлгосон. Баярлалаа. За шинжээчдээс ирсэн асуулт маань ерөнхийдөө энэ хүрээд дуусчих шиг байна. За лайв дээр би нэмэлт асуултууд ирсэн байна уу гэж шалгаадахыг. Тэгээд асуулт хэрвээ ирсэн байх юм бол асуугаад явъя тий. За лайв дээр бол бас асуулт хараахан ирэх байх шиг байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ хүрээд энэ удаагийн Earnings Call өндөрлөе гэж бодож байна. За бидний урилгыг хүлээж авч оролцсон Монгол Шууд Авцар компани та баярлалаа. За тэгээд телевиз захирал та шинжээчд бол ерөнхийдөө лайв үзэж байгаа үзэгчтэй хандаад хэлэх одоо сүлийн үг байгаа бол хэлнэ үү гэж байна. За Capital Markets Mongolia гэхээр одоо Монголд хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэхийн төлөө явж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тий. Компанийнхаа зүгээс бол мэдээч хэрэг бид богино хугацааны одоо тэлтгэхээс илүүтэй эрс шинжилэл тийм ээ. Тийм зүйлийг одоо хийхээр одоо ингээл зорж байна. Тэгэхээр дунд хугацаанд миний өөрт ч гэсэн мэдээч хэрэг энэ Монгол Шуудан компанид орж ирээд нэг жил болоод ч гэдэг юм уу гараад явах ч гэдэг юм тийм бодолд орж ирээгүй. Тодорхой дунд хугацаанд өөрчлөлтийг авчрах, шилжилтийг хийх, захимжилтыг хийх, бизнес өргөжлөлтийг хийхээр ийм одоо хүсэл зорилготой л орж ирсэн байж байгаа. Тэгэхээр компаниатайгаа илүү ойрхон байгаараа юу хийж байгааг бид нар болж байгаа бүтэхгүй бүх зүйлсүүдийнхаа бол энэ Earnings Call-ороо, уламжлалт Earnings Call-ороо бас Capital Markets Mongolia-гийн хамт олонтой бол ингээд хамтраад явнаа. За тэгээ шинжээчд болон Capital Markets Mongolia эзэмшигч хүмүүст одоо хандаж бол Монголд хөрөнгөний зах зээл хөгжихийн төлөө гэж хэлье. За баярлалаа. За шинжээчд маань дараагийнхаа Earnings Call дэрхтээ оролцоорой. За лайв үзэж байгаа хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье. За бүгдээнд нь баяртай. За баяртай. Баярлалаа намхаа. Баярлалаа.